Presented by Мөнх даатгал. Hi, манай Ergo and Zoe podcast-ийн маань шинэхэн season-ийн маань шинэхэн дугаар эхэлж байна. За, ингээд уламжлалт ёсороо мөнх даатгалаас эхэлж байна. За, сонин сайхан юу вэ? 50 да. Танай сонин сайхан юу вэ? Өө 50. За. Удаа олцсонгүй шүү дээ. Харин тий удаа олцсонгүй season 1-ээс дуусаад бараг сар завсарлаж байна тий. За тэгээ season 2 маань бол одоо season 1 дээр бол хоёлаа ямар нэг ивент итгэжгүйгээр явсан байгаа. За тэгээ season 2 дээр бол ивент итгэжтэй одоо нэлээд ивент итгэжт бол орж ирсэн байгаа. Вау. Тий. За жишээлбэл чи явах тий. За манай ерөнхий ивент итгэгчээр бол Мөнх даатгал компани маань season 2-ын маань ивент итгэж байгаа. За тэгээд булангийн ивент итгэгчтэй бас болсон байгаа. Вау. За арт харагдаж байгаа манай 88 Films-ийн одоо чип дээрийн буланг бол ивент итгэж байгаа. Баярлалаа. Тийм. За тэгээд хамтран ажиллагч байгуулгаар манай High Quality Device Vape маань энэ удаагийн season дээр маань орж ирсэн байгаа. За тэгээд мэдээж уламжлалсаар нөгөө гэрлүүг бууз pastry by Aragon's cake гэдэг маань манай зочны бэлэг дээр бас хамтарч ажиллаж байгаа. Тийм. За ойрд юу үзвдээ? Уламжлалт асуултаа асууя бүр мартчихсан юм шүү дээ. Хоёр тарих хөшрөөд кино үзэхээр унтчих чадах. Их жоох ядраад нөө. Нилээн ядарч байна гэхдээ. Гэтэ яг сүүлд бол нэг кино бол бүтнээр нь үзэж дуусгасан. Яалчгүй. Гой сонирхолтой санагдаад. Тэгээд Netflix дээр саяхан тавигдсан мэс ерөөхдөө бол нөгөө The Children's Train гээд тэр киног одоо үзэгд бол ингээд үйл явдал нь юу гардаг вэ гэвэл одоо 1945 оноос 1952 оны хооронд дэлхийн 2 дахь дайн болсон үе. Тэгээд ерөөхдөө бол Италид болж байгаа үйл явдал гарч байгаа. За тэгээд тухайн одоо Италид байгаа үе чинь бол ингээд зарим гайлууд мэдээж ингээд айвуу маш ядуу хэцүү нөхцөл байдалд байгаа тий. За тэгээ нэг усаас нэг ийм шийдвэр гарсан. Ерөөхдөө бол ингээд хүүхдүүдийн бас өөр тийш ингээд явуулах шаардлага өөр айлууд руу ингээд түр хугацаагаар өргүүлэхээр шаардлага гараад. За ингээд хүүхдүүдийн вагоноор ингээд явуулж байгаа. За ээж нар ингээд мэдээж ингээд явуулахдаа ингээд жоохон гонигтай ингээд үлдээл явж байгаа штэ. Тэгээд за тухайн нөгөө гол дүрт нь болохоор Америко гээд хүү тоглож. Нэлээд сэргэлэн хүү. Америко хүү одоо ингээд бусад өөр айлын хүүхдүүдтэй бас вагон суугаад тий арай тайван газар руу тайван айлууд руу явж байгаа хгүй юу? Одоо тухайн одоо айлтаа очлоо. Ганц бие эмэгтэй дөрөв хэд хоногор ингээд зүгээр өргүүлж байгаа. За тэг ганц бие эмэгтэй тэр хүүтэй ингээд яаж ингээд харьцаа мэдхгүй тий өөрөө хүүхдгүй учраас анхандаа бол ингээд яаж харьцаа мэдхгүй хүүтэн үндий тий нөгөө хүн нь болохоор ингээд ихэн хайр ингээд яг тултлаа мэдэрсэн. Тэр хүнээс ингээд ихэн хайр ингээд авах гээд тий очоод ингээд хэрэгтэн тэр эмэгтэй ингээд өгөөс ингээд түлхдэг ч юм уу тий. За тэгээ цаг хугацаа жоохон явах аясаар одоо тэр хоёр ингээд бие бинийг ингээд ойлголцож эхлэе тий. Одоо жишээлбэл хүүд ингээд хөгжим зааж өгөхөд хийл ингээд өөрт нь бүр зариулаад тий хийж ах жишээний зүгээр өөр ингээд багш нь штэ тэр чинь хийлийнх нь би чамд хийл зааж өгөө гэд. За тэр хүү одоо ингээд хэсэг хугацаанд ингээд зөндөө олон хүмүүс ингээд хайранд байлаа тий. Тэр эмэгтэй хүртэл тэр хүүд тасаад бас ингээ өөрөө ингээ хүү гэдэгтээ бас итгэцээ. Бас тэгээ хэд хоног тэгээ явж байгаа. За ингээ буцаад нөгөө хүүхдүүд нь буцаа гэртээ харахаар боллоо. За Америка хүү ингээ мэдээж ингээ өөрийн гэсэн юмнуудаа ингээ авч байгаа. За ерөөхдөө бол нөгөө тайван газар руугаа одоо өөр ээж рүүгээ явахдаа ганцхан айлмтай явж байгаа. Тэндээс бол ингээ нийгмийн ялгаа нь ямар байна ингээ харагдаж байгаа. Бас тайван байдал гээд буцаад хуучин гэрлөөгөө явахдаа дүүрэн чимдаа хийл мэлтэйгээ тэгж явж байгаа байхгүй юу? Тэр айлаасаа буцаад ээж рүүгээ очиход ээж нь ерөөхдөө өөрийн юусыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хэдий ээж нь ч гэсэн ингээд айгүй хатуу харилцаатай. Тэгээд наад зах нь ингээд хийлийн тоглоход хүртэл ингээд
тоглоулахгүй те ламбарт нь тавьсан байх жишээний би нэг хүнс авах гээд байна гэд. Чи юу н өөрөө ямар байдалтай байгааг мэдэж гинөө гэд. Тэгсэн тэр хүү ингээд ухаарад ингээд эхэлж байгаа байхгүй. Би эндээс хайр халамж авч чадахгүй байна гэд. Би одоо яг яах ёстой вэ гэдэл ийш тийш ингэж явал ажил хийдэг ч юм уу те ээж нь шууд ажил хийгээд мөнгө хэрэгтэй байна гэд. Тэр хүү тэгээд ерөөхдөө бол киноны төгсгөл буцаад тэр ээж рүүгөө явсан. Өөр ээж рүүгээ. Тэгээд тэр өөр ээж нь болохоор хүүг хараад бүр ингээ уйлах шахуу ингээд маш их баярлаад. За ерөөхдөө бол киноны хэсэгтээ тэр хүүг ерөөхдөө бол том болцсон. Ингээд оркестрын ингээ нэртэй хийлж ирнэ гардаг байхгүй. Киноны бас дунд явцдаа өөрийнхөө нөгөө нэг ядуу байсан гэртээ очиод тэр нөгөө нэг бүх юмаа эргэж хараад тэгээ нөгөө ламбартнаас нөгөө авсан бичгээ тэр нөгөө хийлээ олсон юм. Тэг гэрээсээ. Тэгээ ламбартнаасаа ингээ авсан бичгээ ингээд олоод тэгээ тэр уйлж байгаа хэсцэн гарсан. Яа бас л зүрх зүсгтэй шиг болсон. Яагаад гэвэл бас тэр ээж нь ч гэсэн ингээд хална гадна хайрын дотроо гэдэг шиг өөр нь бас хайрлж ижээжээ гэд. Бас ер нь та нар бас заавал үзээрэй гэж. Би бас гоё кино сонгож үзсэн маа. Тийм байна. Чи их өөрөө хүүхдтэй болчихмол баг үзэж чадхааргүй кино байна. Чи наа зүр сонсоход л зүр өөр имтэрж шít баг тий. За та ямар кино үз? Манай ивент төгч 88 Films-ийнхаа одоо кинонуудаас бол үзсэн байгаа. За тэгэд энэ 88 Films дээр бол ер нь бол Монгол гадаадын маш олон мэдхгүй зөндөө кинонууд байт юм билээ. Тэгээд 88 Films маань өөртөө бас 88 Films Original гэдэг кино юм билээ. Тэндээс гэрчгүү хохирогч гэдэг нэг юм 10 ангитай детектив юм erotic кино байсан. Тийм. За гэрчгүү хохирогч гэдэг киноноос бол одоогийн байдлаар бол 2 ангийг үзчихэд байж байна. Үйл явдал яадаг вэ гэхээр мөрдөгч галт гэдэг залууга одоо тухайн одоо мөрдөгчдөр ирж байгаа хэрэгүүд нь болохоор одоо нэг юм гаж донтон эмэгтэйчүүдийг ямар нэг байдлаар уух юмд нь мансууруулах юм холиод ч юм уу үнэртэх юмд нь ингээл ямар нэг байдлаар эмэгтэйчүүдийг ухаангүй болгож аваад хүчирхийлдэг нууцаар буудал муудал янз бүрийн газар руу орж хүчирхийлээд эргээгээд нөгөө эмэгтэйгээсээ ингээ мөнгө нэгдэг. Тэгээ тэр тэгсэн мөртлөө мань нөхөр өөрөө бүр баригдахгүй гэдэгтээ бат итгэлтэй нөгөө эмэгтэйгээ хүчирхийлчээ дандаа камер руу дунд хурууга гаргаад явдаг. Тэгээ тэрийг нь болохоор нөгөө цагдаа нар үзнэ гэж ингээд уул мөрүүлдэг гэдэг шүү дээ. Одоо тэгээд нөгөө манаа нөгөө галт гэдэг мөрдөгчлөхөр одоо тэр залуугийн араас хөөж байгаа тийм үйл явдал. Яг хуу хэдийгээр erotic кино ч гэсэн бас тэр нэг санаа өгöd байгаа байхгүй. Танихгүй хүнээс хизээч бити одоо цэцэг аав тэ танихгүй хүн чамааг ресторан сууж явах чи ямар нэг уух юмар дайлах юм бол бити юу тэ нийгэм цаг үе амар хэцүү байгаа штэ хинт ч итгэж болохгүй тэ тэр хохирогч болоод байгаа эмэгтэйчүүд ягаад тэр хохирогч болоод байна вэ гэхээр танихгүй хүний л ямыг одоо жишээлбэл цэцэг бэлгэлэхэд нь цэцгийг барьж үнэрлээл ухаалтчихж байгаа байхгүй юу ресторан сууж яхад нь вайн ингээл өгөнгөт тэр танихгүй залуу ингээд өөрөө чинь ингээд үзэсгэлэнтэй ama энэ вайнаар дайлж нэхт уугаал ухаалтчихж байгаа байхгүй. Тэгээд хохирогч болно. Тэгэл ерөнхийдөө гаж тонтны хохирогч болол буудалд одоо эзэмдүүлээл тэр бичлэгийг хийгээл буцаагаал нөгөө хүүхнээсээ мөнгө нэгдэг. Хамгийн сонирхолтой санагдсан нь тухайн хүүхнүүд одоо хүчирхийллийн золиос болсон хүүхнүүд одоо гомдол гаргаад цагдаа дээрээ гомдол гаргаад хэргийн явцад бүгдээрээ гомдлоо буцаагаад идэг. Тэр нь аюу сонирхолтой санагдчихс. Тэгээд яг гоо erotic кинонууд ч н одоо ингээл бүгд нэг юм ижилхэн болцсон шүү дээ. Ингээл нэг ахийнхаа их нэртэй тий их нэрийнхаа дүүтэй ч гэдэм юм уу дандаа нэг юм жоохон гаж маж болоод болцсон байгаа шүү дээ. Тэгээд энэ гэрчгүй хохирогч гэх кино бол арай өөр төвшнийх юм билээ. Нэг жоохон детектив маягтай боевик тийм кино болсон байлаа. Бас жоохон сонирхолтой юм билээ яг. Тийм. Тэгээд 88 Films Originals-ийн юм бүтээл юм билээ. Би тэгээ бас энийг бас хүмүүсийг бас үзэхийг бол санал болгож байна. Тийм. За season 1 бол 7 хоногт нэг дугаар явж исэн тий.
Season 2-оо бол яагаад ер нь season гэж ангилсан юм бэ гэхээр ер нь season 1-ийг бол найруулагчдаар явъя, season 2-ыг жүжигчдээр явъя гэдэг уган дээр ярьж исэн. Тэгсэн чинь season 1 маань одоо нөгөө дандаа найруулагчдыг оруулах гэсэн чинь бас яг битэрийн санснаар болсонгүй тий. Одоо шалтгаан нь юу вэ? Ерхэд бол найруулагчд татуулсан шалтгаан гэвэл ер нь шаруулхаас л хийсэн баг та. Хойлоо ч юм бас үе жоон зэвүүн асуултууд асуучдаг шүү дээ. Магадгүй тий. Тийм. Ер нь бол season 1-ийн одоо 5 6 дахь дугаараас эхлээд зарим найруулагчд бол шууд ирс татгалцаж байсан тий. Тий. За тийм учраас битэр бол бас подкаста алдахгүй тулд өөр бас олон нийт танилж жүжигчин ютубер гэдэг зөндөө хүмүүсийг оруулаад явсан. Season 2 дээр бол 100% яг жүжигчдийг оруулъя гэж төлөвлөж байгаа. За тэгээд өмнөх season 1 7 хоногт нэг байсан бол season 2 7 хоногт 2 дугаар. Гэтэ яг амлахгүй боломжоор 2 дугаар оруулаад явъя гэж. Одоо нэлийн эрчтэйгээр дайрж байна. Тийм. Танаас нэг юм асууя. Season 1-ээс хамгийн гоё болсон дугаар таны хувьд юу гэж бодож байна? Аль дугаар байсан бэ? Аль зочин байсан бэ? Наач нэг жүжигчдээс shit кино гэж асууж байгаа юм шиг амар хүнд асуулт тий. Сая таны царайг хараа. Хамгийн гоё болсон. Гоё ч явахтай зөөр ер нь миний хувьд хамгийн best нь. За миний хувьд хамгийн best дугаар Red Burger-ийн дугаар байсан. Red Burger дүү бол нөгөө full time яг киногаар ажилладаг хүн чинь шал өөр юм билээ штэ. Би хажууд нь кино мэддэг юм билээ штэ. Ер нь бол тий амар их кино үзсэн тий. Би ингээд ярьж байгаа кинонуудын бараг 70% нь би үзээгүй байсан штэ. Тэгээ над Red Burger-ийн дугаар бол яг хичээл шиг байсан. Тийм. Одоо Red Burger ч одоо хойлоо та жишээ нь Монгол киногоор дагнаждаг. Би гадаад киногоор дагнаждаг. Red Burger ч бол монголоор ч дагнана, гадаадаар ч дагнана тий. Тий. Чиний хувьд? Миний хувьд Надруу нуруугаа харуулдаг үгүй юу? За үнэ. За ярьсан тэр подкаст надад Баярагийн дугаар ч болсон байхгүй. Тий, ер нь бол Баярагийн дугаар. Баяраатай байна уу? Дугаартай байна уу? Ер нь ирж байгаа. Амар бас амар хүнд асуулт асуугаад нөө. Харин тий. Тэгээ дээрэс нь сүүлд нь бас Grimix-ийн дугаар сүүлд үзсэн байсан. Хүрэн дугаар болсон. Grimix нь ерөнхийдөө дугаар болгох амар онцлогтой. Тий. Grimix-ийн дугаар айгүй тийм cute болсон шүү дээ. Тий. Burger-ийн дугаар бол нэг тийм амар юу болсон. Амар тийм хичээл шиг болсон. Миний хувьд бол ер нь бол. За гал хоёр ахын дугаар болохоор бид хоёр амар сандралтай. Анхны дугаар болооч тэр үү. Анх удаа хөтлөж байгааг хэлэх үү. Амар тийм юу байсан. Үзэгчдийн хамгийн таашаал нийцсэн дугаар нь болохоор Sobit фильмийн 2 их байсан. Тий. За тэгээд хамгийн хөгжилтэй дугаар бас Баярагийн дугаар байсан юм байна тий. Надад бол амар хөгжилгүй байсан шүү. Надад амар гомдмоор дугаар болсон шүү. Мем хийсэн. Намайг өөр тамлсан шүү дээ цаачаа. Равиоли. Тий, равиоли ичгэн яасан тань руу би хараагүй л гин. Равиолитэй адил харагддаг гэдэг нүний. Үнэн шүү. Манай өнөөдрийн дугаарт нэг онцлог хамгийн season 1-ийн эхний дугаарт эмхтэй зорж орж ирж байгаа. Тий, энэ маань бол одоо яг надад бас нэг олзуурах хуйтай байгаа ер нь бол. Одоо нөгөө season 1 дээр чи энэ хоёрын шарна л гэл тэгээд шаруулахаас айгаад магадгүй зөндөө хүмүүс татгалцсан баг. За тэгээд дараагийн дугаарт бас эмхтэй жүжигчд бас орж ирэх болов гэж найдаж байна. Тий, пласа бариад авахыг бодно да. Тий, эмхтэй. За season 2 маань тэгээд түрүүн хэлсэнчлэн ивент итгэгчтэйгээр орж ирж байгаа. За юуны өмнө одоо бид хэд season 1-гээ бүтэн бүх дугаараа ерөнхийдөө мөнх даатгалынхаа офис дээр хийж ирсэн. Тэгээд season 2 дээр бол манай мөнх даатгал компани бүр ерөнхий ивент итгэгчээр орж ирж байгаа. Тэгээд мөнх даатгал компанид бас баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. Тий. За мөн манай булангийн ивент итгэгч буюу Chipter-ийн одоо яг тусдаад одоо хэсгийн ивент итгэгчээр манай 88 Films. За 88 Films дээр бол Монгол гадаадын маш олон кинонууд байдаг. За тэгээд одоо Rap DVJ гэдэг одоо нэвтрүүлэг бас
нөгөө дугаар болгоно 88 Films дээр ороод явж байгаа юм билээ. За тэнгуүтээ бас лайвтай юм билээ. Тийм лайвтай. Тэгээд кино сан маш олон Монгол гадаадын кинотай юм билээ. За тэгээд Reptive түрүүн хэлсэнчлэн Reptive болон маш олон контентууд араараасаа ордог бас 88 Films Originals гэдэг өөртөө бас кино байт юм бэл. Productionтэй. Тэгэхээр бас үзэгчтэйгээ бас манай ивент төгч 88 Films-ийн кинонуудыг бас аппликейшнийг суулгаад бас үзхийг зөвлөж байна. Тэгээд маш олон кинонууд байлээ. За одоо хамтран ажиллаж байгаа байгууллагуудаас хэлжтэй. За манай high quality device vape маань байна. За vape гэснээс нэг задлаа танилцуулчих те. Жишээлбэл миний мик зүгээр сонсож байгаа шүү дээ. Black Ice гэдэг vape байна. Энэхүү vape маань одоо жишээлбэл 10,000 соролттой гинэ. За тэгээд нэг юм гарт барихад маш хэвтээх юм vape байна. Харуулчих тий. За тэгээд энэ одоо нэг хүмүүс хоорондоо нөгөө амаа ингэ дамжуулж ингэж амар сордсон шүү дээ. Тэн дээр бол одоо энэнийх үзүүрийг ингэж аваад хийчих юм байлээ. Тэгж яагаад ингэ сордог. За тэгээд ийм ямар ч гоё юм загвар могортой тий. За тэгээд ерөнхийдөө бол одоо бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаад эхэлсэн байгаа. За high quality device vape маань одоо манай season 2-ын хамтран ажиллагч байгууллагаар ажиллаж байгаа. За тэгээд та бүхэн маань vape татдаг бол энэ high quality device vape-ийг сонгож хэрэглээд үзээрэй. Бас чанартай vape хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд татдаггүй бол бүр огт хэрэглээд хэрэггүй гэж бас хэлсэн зүйтэй байх тий. Чанартай юм сонсогддог ч. Чанартай юм сонс. Татуу. Тий. Бас танаа баярыг хэлсэн үг шүү дээ. За мартаарай. За тэгээд манай зочны бэлгийг маань бол high quality device vape-с гадна Gearloop брэнд Pastry by Argun маань ивент итгэж байгаа. За тэгээд манай Argun and Zoe podcast-ийн маань хамгийн анхны эмэгтэй зочинтой хэдүүлээ уулзцгаая. Sponsored by 99 Films. За манай подкастын зочны болон маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор манай жүжигчин Сэлэнгэ хүрэлцэн ирээд байна. За тэгээд хамгийн анхны эмэгтэй зочноор маань хүрэлцэн ирлээ. За урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Баярлалаа. Урилгын явсан баярлалаа. За ойрд сонин сайхан. Сайн сайхан уу тэгэл 50-да ажиллаа хийгээл. Киногоо хийгээл. Тэгэл юу н байж энэ байхгүй. Сүүлийн үед манай Сэлэнгэ чи одоо жүжигчин бидний мэдих жүжигчин Сэлэнгэ чи одоо кино найруулдаг, бас зохиол бичдэг болчиход байгаа шүү дээ. Ерөнхий найруулагчаар л ерөөс ажиллаагүй зүгээр яг уу. Гүйж барих те ерөнхий найруулагчийн туслах найруулагчаар л ерөнхийд ажиллаж байгаа. Зохиол дээр бол нэлээд ажиллаж байгаа тий. Зохиол дээр бас бүр одоо ингээ яг уу амар томлаг бүтээл гэх юм уу одоо үзэж харсан туулснараа л хүн чинь ерөнхийдөө сэтгэн штэ тий. Тэгэхээр зүгээр одоо хайрын ч юм уу ерөнхийдөө өөрийнхөө үзэж харснараа л хөнгөн жанрын кинонууд дээр л ажиллаж байгаа да. Хамгийн сүүлд бол Харанхуй нууц киноны зохиолыг бичсэн тий. Харанхуй нууц киноны зохиолыг Ариун болд гээд найруулагч байдаг. Бичээд дууссан байсан. Тэгээд ерөнхийдөө кино зохиол болгоход нэр нь болохоор би ажилласан. Ерөнхий арамтай, хундамтай зохиол дээр цаашаа дэлгэрүүлж гэх юм уу? За, ерөнхийдөө бол Харанхуй нууц Last Kiss хоёрыг бид хоёр нэг зохиолын бичсэн гэж бодоод явуулсан байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бол нэг яг өөрөө бич даач ингээ бичсэн зохиол байгаа юу? Яг би дааж зохиол бичсэн гэвэл Last Kiss сүүлчийн үнсэлт гээд хайрын романс киноны зохиолыг бүр анх удаа яг одоо зориг гарган гэх юм уу бичсэн. Гэхдээ яг тэр бол бүр яг кино олно гэж юусоо бодоогүй л дээ. Ер нь ингээл багасаа өдрийн тэмдэглэл тэгэл ямар нэгэн нэг тийм өөрт төрсэн мэдрэмжээ ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр аягүй бичдэг гэсэн л та. Тэгээд аягаа янз янзын тэмдэглэлийн дэвтэр цуглуулах дуртай. Өнгөнгийн эсвэл гоё тийм цаастай ч юм уу тий. Тэгэл гинт тийм боломжинд хараад тэгэл за энийг яг хийх хэрэгтэй юм байна гэлээсэн.
Би нөгөө Сэлэнгийн кинонуудыг яг нөгөө зочноор урьчаад жоохон судалсан. Ер нь бол нэг юм панчааны дүрд бол ерөөсөө байдгүй юм билээ. Тоглосон кино болохондоо дандаа гол дүр юм билээ штэ. Тэгээ бас нэх их бас кино бас биш те. Чистний нэг одоо цөөхөн гэж хэлж болохоор кинонд бол 10-аад кинонд гол дүр тоглосон баг шүү баг. Арай 10 хүрэхгүй. Арай 10 хүрэхгүй. Тий. Ер нь бол 10 хүрэхгүй. Миний анхны кино уран бүтээл яг гол дүрээс эхэлсэн гэх юм уу. Аягүй сайхан тавьж өгсөн. Булган сүлттэй эхэлсэн. Тий. Яг Fantastic Production-ы 18 нас би чамд хайртай гэд 2016 онд намайг дөнгөж 2 дугаар курст байхад хийгдчихсэн кино байгаа. Тэгээд тэрэн дээр бол ерөнхийдөө Ромео Жюльет шүү дээ. Тий. Сэдвэн тэгээд хамгийн анхны дүр маань тиймээсэн болоод ч тэр үү тэгэл цаашаага за ерөнхийдөө хамгийн анх гол дүрээр эхлүүлсэн дээрээс нь бас айгүй тийм сонгодог зохиол тий хүн болгоны амьдралд тохиолддог одоо классик зохиолоор эхлүүлсэн болохоор тэгэл хичээж явна да. Яг нь ер нь гэтээ 18 нас би чамд хайртай кино би яг тухайд үзчихсэн чинь надад жоохон наалдаг байхгүй. Тэр зорилттой зах зээл нь бол ер нь бол хай скуулийнхан оюутнууд энэ төр байсан уу? Яг зорилттой зах зээл тэр үед бол ерөөсөө бүр ямар ч киноны ойлголт байхгүй гэрэлтүүлэгч нь хийн, оператор нь хийн, зураач нь яг ямар үүрэг роль гүйцэтгэдэг ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Ер нь бол соёл урлагийн их сургуульд ороод 1-р курс чинь хитүүд гээл тэгэл жүжигчний анхан шатны мэдгэдэггүйний хичээлүүдийг дөнгөж заалгаал ерөөдөө театр талдаа киноны ерөөсөө ямар ч тийм одоо мест нь ямар үүрэг ролтой ингэдэг бол тэр үед аль зааж байгаагүй. Тэгээд яг ямар зах зээл зориулсан юм бол мэдэхгүй. Тэгэл өстой яг юу болоод өнгөрснөг ч юу нэг сандгүй шүү дээ ингээл. Ингэж явж байгаа л тоглолцсон байсан. Дунд суулдахтай яг үдчихсэн байхгүй. Тэгэл ямар хөөрхөн кино гэдэг. Тэгээд нөгөө одоо ярахаа краш хэлчихсэн байхгүй. Тэгэл ямар хөөрхөн ихч вэ гэл. Тий, тэгэхээр яг зорилттой зах зээл нь заанчаа сууж байгаа байхгүй юу? Амар сэтгэлтэй хүрсэн. Бидний үеийнхэнд бол чиглэлээ хийсэн юм шиг одоо бодохоор. Тий. Надад болохоор нэг тийм жоохон хүүхдийн юм шиг санагдсан байхгүй юу? Амар тийм фантастик санагдсан байхгүй юу? Энэ бол тий. Шоо талзаал үнсэлцээ тэгэл. Тий. За, тоглосон кинонуудаас нь хамгийн дуртай кино болон дүр байгаа юу? Миний тоглосон кинонуудаас хамгийн одоо хүртэл ер нь аягүй дуртай дүр гэх юм бол Итгээд киноны. Тий гоё. Сэлэнгийн дүр. Өөрийгөө л. Итгээд кино. Киноны хувьд ч тэр дүрийн хувьд ч тэр ажиллагааны хувьд ч тэр кино багийн хувьд ч тэр ингээ бүх талаараа маш гоё юм. Миний хувьд ч гэсэн яг чиний тоглосон кинонуудаас хамгийн одоо миний дуртай кино бол яг Итгээд киноны өгж байгаа санаа зураг авалт бүр амар тасгай байсан шүү дээ тий. Ерөнхийдөө Итгээд кино бол үнэхээр солиотой гоё кино миний хувьд. Тийм. За ямар найруулагчтай хамтарч ажиллахыг хүсдэг вэ? За нөхрөө оруулахгүйгээр. Монголоос уу? Тий. Монголоос би ер нь жоохон шинэ залуу найруулагч нартай ажиллах дуртай. Анхны киногаа хийж байгаа ялангуяа. Ягаад гэвэл нөгөө анхны бүх зүйл амар тийм үнцэнтэй санагддаг юм уу. Ингээд хүн анхны юмд амар олон ингээд бүх хүчээ дайчилдаг шүү дээ тий. Бүх сэтгэл зүрхээ зориулдаг. Хичнээн туршлага байхгүй ч гэсэн ингээд бүр амар эрэл хайгуул хийдэг. Тэгээд одоо саний Итгээдч тэр Баатар ахын анхны кино байсан. Бас 366 дахь өдөр гээд Цэгмэд ахын бас кинонд бас амар дуртай. Бас ер нь анхны тийм нөгөө өөрийнх нь яг дурлаж хийсэн кино байсан. Сайн Наранбаатар найруулагчийн бас анхны кино тоглолоо. Одоо удахгүй гарах гэж байгаа. Монголын яг стантын Монгол стант Action Crew-ийн Наранбаатар гээд тэргүүнтэй ерөнхийдөө Marvel-ийн кино тий. Тэгэл одоо Hollywood-ийн амар олон кинонд яг стантаар ажиллаж байгаа. Тэгээд анх удаа маш олон туршлагыг 10 хэдэн жил хоримтлуулж агаад анх удаа өөрөө яг найруулад өөрөө зохиолоо бүр ингээд сууж бичээд тэгээд одоо удахгүй гарах гэж байгаа. Ерөнхийдөө экшн тий 366 дахь өдөр гэснээс тэр бас гоё кино тий. Тэн дээр нөгөө нэг Альпино охинтой тий. Яг би болохоор яг юу ойлгосон бэ гэхээр одоо чиний дүр тий.
чиний дүр болохоор жоохон сэтгэл готралтай нэг тийм амьдралаас таашаалахаа болцсон тийм эмэгтэй байх шиг байсан. Тэгсэн цаана болохоор зочноор нөгөө чиний очдог тэр Альпино охин болохоор тийм нийгмийн амар эмзэг хэцүү мөртлөө ямар нэг юмнаас ингээ аз жаргалыг мэдэрдэг. Тэгээд тэр хоёрын одоо юу гэх юм бэ, тэр одоо хоорондын тэр нэг ертөнц нь нийлж байгаа гэх юм уу те. Нэг нь одоо чиний дүр жишээлбэл айгуу гоё одоо нэг нийтж болж байгаа ч гэх юм уу те. Наад бол тэр кино бол айгуу таалагдсан. Би бас саяхан үзсэн. Баярлалаа. Тий. Би бол 366 дахь өдөр яг жилийн өмнө бид нар Хөвсгөл аймгийн ханх суманд хийсэн. Тэгээ би бол үзэсгэлэнтэй кино гэж хэлнэ. Монголын баг хамгийн үзэсгэлэнтэй кино хаа. Миний үзчихсэн. Би өөрөө нөө орж исэн бол ороод тэгж хэлж байгаа юм биш үү. Ерөнхийдөө ингээд өөрийнх нь тоглосон кинонуудыг ер нь ажиллаж байгаа кинонуудыг дандаа айл халах нөгөө нэг ерөнхийдөө жоохон шүүмж маягаар харж үздэг л тээ. Тэгээд 366 дахь өдрийг бол үзэсгэлэнтэй кино юм байна да гэж ерөнхийдөө харж исэн. Ингээ бүх талаараа зохиолч тэр зураг авалтанч тэр айгуу гоё. Тэгээ нөө бат үлзий гоё тоглодог бас. тийм. Монголтаас нөө ховор тооцогдох ерөөхдөө бол төрлийн кино. Сүүлийн үед нөө одоо акшн, гэмт хэрэг, триллер төрлийн кинонууд нэлээ хийгдэг болсон шүү дээ. Тэгээ тэрнээс гадна бол ингээд хүний ингээд дотоод ингээд мэдрэмжийг ингээд илэрхийлсэн кино Монголд нэг амар төдийлөн байгаад байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Тий яг тэр талтай юм бодлоо. Анх угаасаа яг найруулагч нь над руу нөгөө зохиолын явуулсан байхгүй. Тэгтээ хүртэл ингээд тухтуутай ярьсан. Тэгээд тухтууг нь ингээд харсан чинь ингээд сэлэнгээ зориулж байна. Ингээд амар гоё өөрийнхөө нэг амар гоё орчин бүрдүүлээ уншаарай гэнгээ бичсэн. Яг ингээд захиа маягаар ирсэн байсан. Шууд маягаар. Тэгээ ингээд задлаад үзсэн чинь бүр яг ингээд захиа бичээд тэр дүрийн нүхнийг одоо миний тоглож байгаа дүрийн тэр монологыг бичсэн. Тэгээ бүр ингээд амар гоё тийм нэг юм мэдрэмжийг өгсөн гэх юм уу. Тэгэл би бүр шууд эргэлзээгөө за би энд бол тоглох хэрэгтэй юм байна гэж. Тий, манай ихнэр бас үзчихэнгүүтээ ястай. Би бүр ойр тийм гоё кино үзсэнгүү л гээл тэгсэн. Би ч гэсэн яг дотроо тийм л байсан. Ер нь бол 366 дахь өдрийг цэгмэд найруулсан шүү дээ. Цэгмэдийг би найруулагч болсныг би сая сүүлд л мэдсэн. Яг энэ 366 дахь өдрийг үзээд мэдсэн баггүй. За дараа нь Эрдэнэсийн Арлан тэрийг найруулдаг. Авиа студ дээр чинь би нэлээд хэсэг очиж исэн юм аа. Тэгээ миний мэдэх хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч хүн байсан ч та гинтл найруулагчлсан юм билий те. Тэгсэн мөртлөө яг түрүүний чиний хэлдгээр айгүй мундаг юм залуу найруулагчтай орох баха одоо. Тий. Айгүй тийм юу санагдсан. Надаа нэг юм гой зүйтэй юм уу? Ингээд хийж байгаа зүйлүүдийг ингээ хараад сая сүүлд Эрдэнэсийн Арлч гэсэн ингээ би үзсэн л те. Нийлэн дээр нь очиод тэгээ хичнээн гинт хэрэг одоо сэдвэн нилээн дарк те хар бараан ч гэсэн айгуу тийм нэмэгтэй хүнийг амар гоо үзэсгэлэнтэй гаргаж чаддсан байна. Бүр ингэ мэдэрсэн гэх юм уу? Хөгжмийн хүн болохоор арай өөр мэдрэмжтэй гэдэг юм болоо тий. Нэг дотоод ертөнцийн бас айгуу нэг тийм үзэсгэлэнтэй л хүн байлээ. За би ч ойр нөгөө подкаст хийгээгүй хил ам жоохон түг таг байгаад шүү. За сүүл Last Kiss киноны зохиолыг бичсэн гэсэн тий. За тухайн үедээ ерөөхдөө бол энэ зохиолыг бичиж байхдаа ерөөхдөө бол ямар хөө мэдрэмжтэй байсан. Сүүлчийн үнсэлт ерөөхдөө Last Kiss-ийн зохиол цаанаасаа тийм нэг сонирмдраал байсан гэх юм уу. Нөө миний үзэж тулсан гээл түрүү ярьсан штэ. Амар би одоо ингээл бүр амар үзэж тулаагүй юм а хийж бичиж чадахгүй. Тэгэхээр яг миний бас өмнө ингээд амьдралдаа одоо хайрын те миний амьдралын хайрын болж бүтээгүй зүйлүүд бас тэнд аягүй их орсон гэх юм уу. Тэгэл нөгөө залуучдын хоорондын үйл ойлголцол тэгэл хоорондын нөгөө маргаан эмэгтэй хүний нөгөө яг нэг юм гойцаачтай гэдгээ нэг ямар сонио илэрхийлдэг тэр илэрхийлэмж тэгсээр нэ бас тэр нь ингээд эрэгтэй хүнийг буруу өвдөд байгаа те ингээд тэрхээ өөрийнхөө хэрэгшээлт байх гад байгаа ч гэдэм юм уу ингээд аль талаас нь аль нэг талыг баримтлаагүй тэрхээ эмэгтэй талаач баримтлахыг хүсээгүй тэрхээ эрэгтэй талыгаа ч гэсэн баримтлах хүсээгүй яг ингээд нэг голт нь юм шийдэж чадахгүй хоорондоо ингээд нэг ойлголцохгүй байгаа.
тэрийгэл ерөнхийдөө бичгийг оролцсон. Тэгээ яг тэр хэсэг нь нэг тавигдсан байсан юм аа сошиал Яг орчин. тэр чинь л би үзсэн байна. Тэгсэн чи яг хүмүүс яг тэгсэн байсан ингээд эргэжтэйчүүд нь комментээр болохоор яг ингэдэг хэвгүй юу те. Яг ингээд нэг тийм одоо нэг текстэн дээр нь би чиний хүүхэд чинь биш те. Чи яад ингээд өөрөөр нь байхгүй байгаа гэ. Яг ингэдэг байхгүй юу гэ. Эмэгтэйчүүд нь болохоор харин тийм зүгээр л гээл гуйчаачтэй гээл ингээд яг л хүн болгонд л тохиолддог асуудал юм болов уу тийм. За Сэлэнгээ ямар кинонд тоглохыг ерөөсөө огт хүсдэггүй шууд татгалздаг кино. Дүр. За киноч гэх юм уу? Би комеди. Комеди. Атанас юм. Атанас. Girls бол ерөөсөө комеди шүү дээ тий. Ер нь л За хоёр шин бас байна тий. Аха. Хоёр шин бол одоо кино контент гэж явах уу? Тийм баг. Тий. Контент гэж байгаа тий. Шалтгаан нь юу вэ? Шалтгаан комеди тоглох уу? Би өөрөө комеди кино үзэх аягүй сонирхолтой, дуртай байхгүй юу? Яагаад гэвэл тэнд ингээд зохиол дээр ч тэр жүжигчин ч тэр амар гоё ажиллахад уг нь амар гоё сэдв. Одоо жишээ нь одоо би ингээд нэг юм сохтой хүн байлаа тий. Одоо би ингээд чамд хагсан тавьж байгаа тий. Маа гэж тэнгуү тэрийг фантазаар одоо ингээд шүршээл ингээд амар ингээд арчиж марчаал машиг зашгаал тэрийг яаж фантазлж болно шүү дээ. Бодит байдлаас амьдралын одоо бидний байдлаас фантазлж болно. Гэхдээ яг ингээд нөгөө яг буруу ингээд гэх юм бол ингээд гой зүй талаас айгу муухай харагдана. Тэр жүжигчин ч тэр үзэж байгаа хүмүүс ч тэр нөгөө айгу тийм уран биш харагдана гэх юм уу? Тийм. Тэгээд одоохондоо яг Монголд бол тэгж яг уран тэгж гоё хийж чадахгүй хаа л гэж бод. Тэгээд бэлсэн дургу болсон даа гэдэггүй. За тэгвэл одоо сүүлийн үед кино зохиол бичээд эхэлчлээ тий. За нэгдүгээр найруулагч, туслах найруулагчаар ажиллаад эхэлчлээ. За карьер бол нэлээд тэлж байна. Ямар кино хийхийг ер нь мөрөөддөг вэ? Эсвэл мөрөөдөлтөд хүртсэн байгаа юу? Үгүй. Мөрөөдөлтөөс хүрээгүй. Нэлээд том мөрөөдөж байгаа л тэгэл голтон ч юм уу доор нь унаа шүү дээ. Тэгтээ бүр ингээ хитрхи уулын оройг харчаад ер нь ингээл орой дээр нь шууд очих бол хүсдэггүй. Бүр доор билээс нь ингээл багаар мацаал тэгэл ер нь явах хүсдэг. Тийм. Тэг би бол яг тийм кино хийхийг хүсэж ийн гэж бол ерөөсөө боддгоо. Зүгээр тийм кинонд одоо оролцох юмсан тий тоглох юмсан эсвэл нэг багт нь ажиллах юмсан гэж бол айгаа хүсдэг. Тэр нь бол одоо ерөнхийдөө олон улсын зах зээл рүү тий гарах юмсан. За тэрний тулд би одоо чадвараа сайжруулах хэрэгтэй, хилээ сайжруулах хэрэгтэй. За тэгээд жүжигчин талаас л ер нь боддог гэх юм уу. Яагаад би ингэж жүжигчнийхгүй арын албанд ажиллаад байна вэ гэхлээр нөгөө айгүй хэм сурдаг. Жүжигчнээр ажиллахаараа бол зүгээр ингээл очичаал өөрийнхөө дүр дээрээ ажиллажаал тэгэл яваад өгдөг. Арын албанд ажиллахаараа бол одоо кино бүтэж байгаа бүх хүмүүсийн тэр золон жаргалыг яг хамтдаа ингээд жинхэнэ баг болж ажилт юм байна. Тэгээд цаашаа би жүжигчнэр ажиллах юм бол яг тэр болгоныг ингээд би тэрийг мэдэрч ажиллах юм шиг санагддаг. Зураглаачаа мэдрэх юм байна. За тэр дууны найруулагчаа мэдрэх юм байна те. Яг тэнд нь тусаалаад ядаж энд ингээ хөдлөөд байхгүй юм байна. За гэрлээ ядаж мэдрээд нэг ингээ гэрлийн гой тавьсан надад зориулаа гэрэл тавьчлаа штэ. Ядаж тэрийг би нэг мэдрээд тоолчих юм бол таг ингэж харьцаад байх юм бол тэр хүн чинь бас ингээл зөөж байрна гэл зөндөө ажиллагаа штэ. Тэр болгоныг мэдрэхэд бас амар чухал юм байна. Тэгэхээр арын албанд ажиллахаар бол яг жүжигчний ажиллагаа хийхэд илүү тэр нь бүтээлч ажиллах юм байна л гэж юу бодсон тий. Тэгэхээр олон улс гэснээс сая сүүлд Enlightened гэдэг кино Нью-Йоркийн фильм аварцсан. Шилдэг кино болсон байл шүү дээ тий. Баяр үргээ орж ирсэн. Тэгэхээр ер нь олон улс руу бас баг зэрэг яваад байгаа юм шүү. Олон улс руу ерөнхийдөө би нөгөө нэг жоохон амбицлаад хэлэх юм бол ер нь миний тоглосон кино олон улс руу яг яваад идэм шиг санагдаад байна. Яагаад гэвэл за одоо этикет дээр жишээ нь Монголын хамгийн анхны Америкт AMC гэдэг одоо олон яг юм юунууд кино театр байгаа штэ.
Тэгээ айгүй олон салбартай тий. Одоо Америкт хамгийн том театрт киногаа гаргаад яг бокс офис дээр ингээд трейлер нь яваад постэр нь ингээ харагдаад бүр амар бахархажсэн. Тэгээд яг Америк үзэгчд үзээд тэнд шүүмжлэгчэд тий яг шүүмжээ хэлээд оройн парти дээр ингээ бүр баахан гадныхан ирээд тэр мэдрэмжийг авахад бас айгүй бүрнхээр гоё байсан. За тэгээд араас нь сая манай 366 дахь өдөр маань бас олон улсын сая Каны наадам дээр үзлэг дээр нэг яасан. Гадны одоо уран бүтээлчдэд үзсэн Ташкентийн лөө бас нэг кино наадамд орсон. За сая Enlightened бас Японы кино наадамд Best Film аваад одоо Нью-Йоркийн кино наадамд сая бас Best Film аваад тэг цаашаагаас явж байгаа. Тэнгүүт нь бас ингээд гээ. Тийм ямар ч байсан олон улс руу яваалгаа юм байна. Enlightened хийзээ Монголд нэлтэй их үү? Арай болоог баг. Ерөнхийдөө нэлээд гадны зах зээлүүд рүү явж агаад тэгээд явах. Угаасаа нөгөө анханасаа нөгөө зориулсан хүмүүс нь болохоор яг фильм гадны нөгөө фестивалийн зориулсан тийм. Гадны фестивалууд зориулж хийсэн кино. Тэгээ би ч бүр хүсээ болсон шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ одоо миний өс чинь бүр ингэж уртургаад 19 онд. Тийм үү? Бүх 5 баг 6 жилийн өмнөх юм уу? Тийм. Тэр ихтэй амар хавд харсан байна тий. Би өөр саяхан л яг чиний сториноос харсан бохгүй юу? Би саяхан л постэр нь харсан. Тийм. Ажиллаа л байгаа гэсэн ерөөдөө ажиллаа. Дахиад юм дарцсан зөндөө кино байгаа юу? Дарсан өөр кино. Түрүүн одоо нөө сурч боловсрох хэрэгтэй нэ гэдгсэн штэ. Тэгээ манай нөгөө нэг зарим яг хитэн тооны ингэж үж тахаа юус ингээд сурч боловсрохгүй байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд ерөөхдөө бол нөгөө нэг бид хоёр ингээд хоорондоо ингээд хүсэлтөө байх хэрэгтэй гэж боддیں۔ Ерөөхдөө олж үжигч нар, найруулагч нар энэ тухай юу гэж бодож байна? Тийм. Энэ бол угаасаа бүр байх хэрэгтэй зүйл шүү дээ. Ингээл нэг монопол байгаад байвал тэгэл угаасаа хязгаарч хөвчдгүү. Одоо шүүмж бол байх хэрэгтэй гэдэг шиг те. Та хоёрын шүүмжлэлийг одоо бүр байнга л одоо уншдаг. Шүүмж постуудыг. Би өөрөө нөгөө нэг жүжигчин болно гэд манай гэр бүлд юу нь бол урлагийн холбогдлолтой нэг ч хүн байдгүй. Манай аав маань өөрөө цэргийн хурандаа хүн байдаг. Манай ээж болохоор нэгтлэн. Тэгээ гэр бүлээрээ ерөнхийдөө дандаа номын хүмүүс идэг байхгүй. Тэгээ би жүжигчин болно. Манай төрсөгч хүртэл юмч. Тэгээд жүжигчин болно гэдгсэн чинь манай аа маань уурлаад яг нөгөө жүжигчин урлагийн гэхээрээ нэг тийм одоо ингээл хийсэл гүүгээл ингээл боловсрал бууж гэж одоо нийгэмд ойлгогддог юм уу гэж боддог гэсэн. Тэгээд намайг жүжигчин болно гэдгсэн чинь чи тэгвэл урлаг судлаачаар эхлээ сургээд. Урлаг судал чи тэгвэл тэр урлаг гэж юу юм те? Тэрнээс нь эхлээд урлаг судлаар эхлээд сураа. Тэгээд онц төгс. Тийм бол би чамайг хүлээн зөвшөөрье. Тэгээд бүр тийжсэн. Тэгээд би урлаг судлаачаар 1 жил бацайхан гээд таш дондогийн бацайхан гээд мундаг урлаг судлаач, шүүмж судлаач байдаг. Тэгээд багши шав 1 жил урлаг судлаачаар сураад тэгээд ерөнхий эрдмээ яг 1 жил бүр өөр юмд анхаарахгүй яг тэрүүгээрээ сурж байгаа. Тэгээд жүжигчнийхээ анги руу шалгалтаа өгöd орж ирсэн. Тэгэхээр сая хийсэд гэд хэллээ шүү дээ. Нэр яг сэлэнгээг яг ингээд бодохоор ерөөсөө хийсдгүү юм байлээ. Хийсдгүү жүжигч одоо сэлэнгээг одоо ингээл цагаан сарын янз бүрийн контент ч юм уу тий шинэ жилийн контент ингээл IPTV-д одоо ингээл шинэ жил болох гингөт 10 20 контент оруулж шүү дээ. Иймэрхүү юмнаас бол бид нар бол ерөөсөө олж харахгүй байх гэж бодож байна. Ер нь бол иймэрхүү юм янз бүрийн дийл сул кинонд бол ерөөсөө тоглолтгүй. Яг чанартай бүтээлд ингэж тоглолдог юм бол би бол хувьдаа амар бахархдаг. Тэгээд яг энүүгээрээ байгаасаа гэж хүсэж байна. Ер нь бол тэгээ нэг юм арай нэг юм ондоо ертөнцтэй нэг юм өөр төрлийн жүжигч юм шиг надад санагддаг юм л. Яг үнэ хэлэхэд би бол одоо уг нь бол чаваг амар шармаар л байна. Тэгэхэд зөндөө судалсан чинь шарах юм нэрнээс байхгүй юм билээ. Яг шарах юм зөндөө агуу. Яг мэдээж хэрэг нөгөө амар ингээл төгс ч юм уу одоо ингээл зүгээр л хичээж байгаа л хүн байгаад байгаа. Одоо түрүүн өөрсөлдөгч байх хэрэгтэй гэдэг шиг бүр яг үнэн. Би одоо ингээд ерөнхийдөө халуун тутамдаа ингээд юм суралцахыг боддог. Сая ингээд хавар нөгөө юу мото
сургалтанд суугаад төгссөн. Оо, за. Тэгсэн чинь манай ээж стэм экстрем спортоор чи хичээлээд тахта яад юм аа гэдэг ингэвд манай аа болохоор зүгээр штэ. Яа тэгэл энэ болохоор нэгт чи ямар ч дүрд тоолоход нөгөө баримлын шавар шиг байх хэрэгтэй штэ тий. Тийм шүү дээ. Найруулагч юу гэж хэлнэ тэр олныг би ингээд багсаах ч гэсэн бүх юм төгс чаддаг байхаа аль хүү ч гэсэн ерөнхийн нэг би нэг мэдлэгтэй зоригтой чадна гэж дуурдаг байх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд вата унж сурлаа. За тэгээд сноуборд унж сурлаа. За тэгээд море бол аюусаа унж сурсан нөгөө станд Монгол станд тийм одоо гавьяатай хүмүүсийн хүчинд тэгээд ном сум харуулж сурлаа. За тэгээд пасенц хэлж сурлаа. Ингээд ер нь бол ингээд одоо өөрийнхөө чадах чинээгээр бүх юмыг чадах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд дээрэс нь бас ерөнхийдөө нөгөө хувь хүн талаасаа бас юм хийдэг байх хэрэгтэй, бүтээлч авах хэрэгтэй юм байна гэд. Лаа хийж үзлээ. Тэгээд кашмир хийж үзлээ. Оо за. Янз янзын юм хийж үзгээл ингээл тавшаал энэ тэгэл яг хоо ирээдүйд надад юу ч гэсэн нэг юм хийгээд сурцсан байхад бол хийж буулааж авахгүй. Одоо юм бэкерийн сургалтанд сууж байгаа. Оо бэкери гэснээс нэрэ pastry by Arigun гээд манайхтай адилхан нэртэй юм бэкеринээс өөртөө чи ингээд зориулаад тарт хийж ирсэн байгаа шүү. За тэгээд заваараа идэнэз тий. За ямар жүжигчэнтэй ер нь хамтрал хийхийг хүсдэг вэ? Монголд. За эрэгтэй эмэгтэй нэг хүн хэлчих. За эмэгтэйгээс одон чимэг гэж. X дүүцэн. Гавьяат. Эрэгтэйгээс болохоор сая ерөнхийдөө бараг мөрөлөө биелэлцээ. Хин. Одоо утахгүй кино. Одоо утахгүй нөгөө сая экшн гровинг кино тоглосон гэдгсэн шүү дээ. Тийм. Ариун бим бахтай. Оо тийм үү. Ариун бим жүжигч ариун бим бастай эмгтээчүүд юм бүр үнэн краш тий. Бүр амар краш тий. Бид хоёр бүр яг би өмнө ингээд зүгээр л зурагт телевизээр хажаагаас хараал. Өстө гоё ах шүү гэл кино үзэл ямар мундаг юм бэ гэл ерөнхийдөө хараал гэж идэв хүмүүс. Тэгэл бас кино уран бүтээлчдээс аягүй их сонсдог л доо. Өөрөө тийм нөгөө сэлбэр мэлбэрийдэг ингээд мод цад ороод янз бүрийн сэлбэр хийдэг юм хэлээ штэ. Тэгээд киноны дүр дээрээ ажиллахдаа хувцс те үсний одоо угнаас ахуулаад хөлийн үзүүр хүртэл ингээд бүх юмнээр ажилладаг гэж байна. Яг ижлэхэн хувцас тараагаад өгөхөд маргааш нь зураг авалт нэр ирэхэд ариун бим бахих нийл өөр харагдаад байдаг гинэ. Нийл ингээл нэг жимбгэр цэвэрхэн те гоё. Тэгээ бүгд нь яг ижлэхэн хувцас тарааж гисэн. Тэнгүүд тэр хувцсаа хүртэл ингээ өөрөө оёод янзлаад өөртөө тааруулаад суулгаад те тэгээд ингээ ирсэн. Тэгээ тэр нь яг ингээд жүжигчний ажиллагаанд нь хүртэл одоо өөрт эвтэйхэн байвал те тэр хувцаараа хүртэл тэр дүр дээрээ ингээд ажиллаж зүсгэлээ шингээж ин те. Тэгэл тэр балныг сонсч бол хөөх тэгж ажиллах хэрэгтэй юм байна гэл ингээл гадны хүмүүсийн үгээр нөгөө хааныг харц тоглоно гэдэг байгаа шүү дээ тий. Би амар мундаг гэж хэлснээр би мундаг хүн биш. Хүмүүс юу гэж хэлэн тэр хүнийг илэрхийлж байгаа. Тэгэл ямар мундаг юм бэ? Цог тоглох юмсан гэл тий. Цог уран бүтээл дээр ажиллах юмсан гэл боддог гэсэн чинь сая кино уран бүтээл дээр ажиллаад тэгээд яг хамтдаа ярих боломж олдоод сэтгэлийн өглөргөний үгээ ярилцаа сухад бол бүр үнэхээр мундаг хүн байл. Мундаг хүн байна. За би цаашаа лашруулаад тассан. За төсөөлөлт одоо эротик кино тоглолоо гэж бодъё. За партнераа ерөөхдөө бол хэнийг сонгох байсан бэ? Ямар айби. Монгол болон гадаад жүжигчнээс нэрлэл. Асуулт хүндэрж хэлж байгаа шиг шүү. Эротик кинонд тоглолоо. Партнераа тэг гой үзүнж талаа за гэвэл мэдээж тэгэл сайхан залуутай л одоо тоглохыг бодох тий. Дөрөв одоо тэр одоо кино шиг. Сайн нэг хэлхэл болж тий. Игүүн бэ яа. Тэглээ гадаадаа нэрлэх юм уу? Мэдгүй би яг сайн мэдгүй байна. Тэрээс та бодож үзэж байгаа юм байна. Би эротик кинонд яг эротик кино тоглоё гэвэл надаас амар зориг гарах. Би эротик кино тоглолдог хүмүүсийг бүр ямар зоригтой юм бэ л гэж бодож шít. Тэ
Би бол эротик кинонд хэрэг үнэхээр надад ингээд гадны амарлаг киноноос найруулагч эротик сцентэй юм бол би бараг 5 сар жимд явах хаа. Тэгээд талтай өдөр бол ажиллах баха. Талтай би хаанасаа гоо үзэсгэлэнтэй харагдах уу тий. Хаанасаа би ингээд бас хүмүүс тэр чинь намайг үзэж хүмүүс бас ингээд амар гой зүүн таашаал авах гэдэг ш тий. Тэгэхээр надад ингээд жүжигчний уур чадвар тэгээд тэр бие авч явах чадвар тэр гоо зүүн тэр төгс төгөл төр байдал мэдрэмж гэж бүр маш бол юм шаарддаг байна. Тэгэхээр би тэрийг өстэй яг тэгэхээр хинтээ байвал партнер бол хэрэг мэдгүй байна. Партнер бол би нэрээ хинч хамаагүй. Өөр дээрээ л ажиллах байх тий. Өөрөө л би яаж гоё харагдах вэ гэдэг дээрээ л ажиллах байх тий. Партнер бол тэгэл хинч байсан хамаагүй би өөрөө аваа гарчна. Удаадаас нөгөө крашилдаг celebrity crush байгаа юу? Жүжигчдээс. Крашлдаг хүн үү? Крашлдаг хүн брэвэр крашлдаг хүн их байхгүй мэнэ. Солонгосын нэг ганц хоёр жүжигчдээс крашлдаг. Гэтэ нэг амар крашлдаг жүжигч юм бол байхгүй. Зүгээр үзэл ямар гоё юм бэ гэл дүрдэн дурлна гэдэг чинь. Дүрдэн дурлал тэгэл ерөнхийдөө нэг амар бүр ингээл айдл болгоол ингээл тий пост мострт нагаал бүр багаасаа нэг тийм байгаагүй шүү дээ. За тэгвэл Монголын хамгийн underrated кино, overrated кино. Яа, надад яг асуулт амар хэцүү. Энэ бүр гайгүй шүү дээ. Энэ дараа бүр амар асуулт. Тэрийг би бүр билж ирээгүй. За, underrated итгээд кино. Underrated тэрөө. Итгээд underrated байсан гэж юу? Тийм үү? Итгээдийг би бол амар олон хүмүүс үзсэн гэж бодож байна. Тэгээс одоо миний ч гэсэн хамгийн дуртай кинонуудын нэг. За, яагаад underrated? За, тэгэл ер нь бол одоо яг хүмүүс сүулт Red Burger-ийн нэг юу харсан юм шиг байна. Тэндээс нэг харлаа гээл тэгэл сүулт IPTV-д орсон байна нэг үзлээ гээл ерөнхийдөө хүмүүстэй ингэ таарлахаар яг киноос сонирхогч юм уу те кино үздэг хүмүүс л үзсэн санагдсан тий. Ерөнхий яг хүмүүс бол масс бол ер нь л үзээгүй. Тийм үү. Одоо 100,000-аас дээш давалт жишээ нь хүрээгүй болохгүй тий. Тийм үү. 100,000-аас бүр 50,000-аас ч дээш баг магадгүй хүрээгүй байна. Тийм үү. За тэгээ үзээгүй хүмүүсээ бол би бол этгээд кино бол үзхийг зөвлөж байна. Яг нөгөө Facebook дээр ингээл комеди кино эсвэл нэг юм триллер кино энэ төр үзэнгүүтээ ийм юм хийж ягаар та нар юм гоё урлаг хийгээч мэгээч урлагийн хүмүүс үж мэж хэлээдэг тий. Яг урлагийг хийцэн багт үзэхгүй байгаад нь штэ тий. Тэгээд одоо этгээд кино бол underrated мань хүний бол underrated болцсон явж шээ. Тэгэхээр этгээд кино бол үзхийг зөвлөж байна. Зөвлөх биш бүр заавал үзээрэй гэж зөвлөж шүү. Тийм. Заавал үзээрэй зөө. За, этгээд overrated. За, overrated сая $1 алдсан. Энэ сая $1 олж зэрэгдэхгүй дугаар манад байгаа юу? Хэрнээ баг байгаа. Бараг байхгүй байхгүй шүү. Сая $1 олж. Нүүр ингээ хөдлөөд житлэг ингээ нүүрэн зүгээр ингээд нүүрэн дээр нэргэж идэг те. Бараг Snapchat илүү боддтой шүү бараг. За бас байж болох л тэгсэр нэг хүмүүс аягуулсаа үзсэн. Тий. Мэдгүй юм байх. Мэдгүй юм баг байдаггүй. Жетлирээ тоглолцлоо гэлс боо юм болол нэг хэсэгтэй. Амар юм байна. Энэ талаар нөх Хүсэл Баатар ах өмнө манай нэг дугаар дээр хараад бас ярьчихсан. Юу чи? Энэ ер нь бол алга хөлрүүлдэг кинонуудын нэг л гэж хэлээ. Энэ киноноосоо ер нь хийчдэг гэсэн. Би дэ асуусах гахаа Жетли эзээ Монголд ирэх юм бэ гэсэн. Жетли надад гомдсон гэсэн. Тэгтээ ямар хөөрхөн юм. Фан эдэ шүү. Амар позитив ингэ байгаадсан юм шиг. Айгу гоё ярьсан. За ямар ч гэсэн хариулчлаа. Би бас хариулахгүй болоо гэж бодож ирсэн. За би асууч байгаа. За тийшээсөө. За Last Kiss-ийг найруулагч Чингүү найруулсан уу? За одоо та зохиолоо бичсэн гэд тэгсэн шүү дээ. За тэрний дараа одоо найруулагч Чингүү найруулж байгаа тий. За мэдээж зохиолоо бичдээ та ингээ өөрөө дотроо ингээ төсөөлөөд одоод бичин тий. Найруулагч Чингүү болохоор ерөөхдөө таны төсөөллийг хэр одоо кино өрснөө буулгаж чадсан гэж бодчих.
Яа, гал амар асуулт асуулаа. Бөө хэрүүл аа. Би анх удаа нөгөө нэг зохиол бичсэн болооч тийм үү. Тэрэндээ ингээл яг бодоо бичсэн тий. Тэгэл тэрийгээ ингээл одоо эмэгтэй хүний талаас малаас гэл одоо нөгөө нэг сөсийн 1-р курс гавьяд артын жүжигчин байдаг гэдэг шиг юм байла. Өөрийгөө одоо бараг хорвоо тосгүй юм бичсэн гэж бодсон юм уу яатсан тэгэл. Окей, ингэмээр ан тэгмээр ан гэл томрол. Тэгсэн чинь ингээм над руу харж ирсэн. Энэ зохиолчийг нөө 6 авалтаас 7 метрийн зайтай байлга гэсэн энэ яг зөв үг энэ тий чи явтаа. Тэгээд хөөгцөө. Зургийн талбайгаасаа хөөгцөө. Тэгээд энэ бол бас амар ер нь бол байнга болдог процесс юм байлээ л тий. Ер нь бол ингээл зохиолч найруулагч хамттай байхаар аяг болтгоо. Тэгээд яг миний бодсон шиг яг 70% таа төгөлсөө. Өөр алаа амар өөрийн төсөөлсөн тий. Гэтэ одоо хүртэл тэрэндээ буучихгүй байгаа сте нөгөө эго нь яваад гэж. Тийм шүү дээ бас янз бүрийн ингээд зохиол унших юм уу тэгээд сонсч мосхоор ингээд дараа нь кино болгоцсон байдаг. Тэгээд төсөөлснөөс бас ингээд өөр хийчихээр бас жоохон сэтгэлд нэлийн хүрдгүү мөлий. Яг тэр чинь сая амьдрахуу дээр би үзсаахгүй. Би амьдрахуу зохиолыг уншаад барьж аваад бүтэн шүн уншаад дуусгасан зохиол. Тэгэл дахиад уншдаг. Тэгээ яг амар зовлон зүдгүүр юм байдаг ч гэсэн нөгөө ингээд бүтлээ уйлаад одоо ингээд зарим хүмүүс болохоор айгүй болохгүй зохиол тий. Зүгээр л нэг юм савнгийн дүүр мөр гэл хэлдэг юм бэлээ л тий. Надад бол яг одоо тэр тухайн үеийн засаг төр нийгэм төр хүнээс амьдрал хэтэрхий их зовлон бичигдсэн ч гэсэн бүр ингээ амар уйлал амар юм төсөөлчихсэн зохиол ахгүй. Тэгээ яг жүжигний үзсэн чинь яг бас миний сэтгэлд яг ингээ амар бууж хүрсэн. Тэгээд найруулагч нь бас юу гэж бодсон мэдэхгүй л юм л да. Тэгээд ер нь бол зохиол ингээ яг тусдаа өөр кино зохиол болохоор бас тусдаа шал өөр болт юм байна да гэдэг. Зохиол бол угаасаа ер нь бол яаж ч гарч болно гэж аах тий. Тухайн найруулагчийн вижн л ер нь бүх юм шийдчихэж байгаа тий. Одоо ногоон нүдэн лам киногийн роман кино болно гэдэг. Би бүр кино бити болоосаа гэж боддоо шүү дээ. Тэгээд л миний толгой дотор байдаг одоо Синдма гэдэг эмэгтэй бол амар тасарсан эмэгтэй байгаа байхгүй. Тэгээ тэн дээр одоо хин ороод ирэхийг би бол мэдэхгүй байна одоо. Хин ч орж ирсэн л надад нэг тийм наалтахгүй байх болов гэж. Уншаад нөх хүн болгон өөрөө тэр дүрийг бүр ингэ босгоод ирсэн болохоор тий. Тэгэхээр ер нь бол найруулагч зохиолч хоёрын яг тэр нэг зүгт харна гэдэг юм бол амар чухал тий. Хоёр бол яг 70% та нэг зүгт харж байна тий. Гэтэ тэрнээс хойш тэгж тим хийгээгүй л дээ анхны л кино юу байна. За Boomerang кинон дээр нөгөө Karma гэдэг хэсэг үүдэн штэ. Тэн дээр би яг тэрийг үзэж яхад яг нөгөө баг Girls-ийнхаа crew-ээр шахуу харагдчихсэн тий. Хоёр нь л тий. Хоёр нь л байсан л да. Гэхдээ яг хоёр гол хүн баг байх шиг. Тэгээд яг би зүгээр фантазилж бодохдоо нэг Girls гэд одоо нэг crossover гэж үүдэн штэ киноны. Яг Girls-ийн dark хувилбар магадгүй Girls дөрв байдэн штэ тий. Дөрвөлээ яг тэн дээр орсон бол бүр алга байсан багт. Гэтэ ямар зүүн бодсон юм. Яг Girls-ийн дөрв яг тэр Boomerang дээр угаасаа найруулагч Чингүн байгаа штэ. Яг дөрвөлээ орсон бол бүр амар хүү гэж бодогдох байсан баха. Тий. Наа чи бүр амар гоё юу вэ? Үнцэг үү? Тий, Girls чинь бид хэд Girls-ыг хүмүүс үзээд амар гоё юм гэгээлэг инээдэг тий. Нэм хайр хүрм юм цуврал штэ. Тэнгүүт яг Girls-ийн dark хувилбар тэн дээр явсан болохоор амар байх гэсэн болоо гэж. Тэр гэхдээ яг өмнө нь хийсэн л тий. Бүр Girls-ээс өмнө. Тийм үү? Тий. Гэхдээ гоё амар гоё юу вэ? Дараа нь санагдсан. Монголд одоо нөгөө нэг ийм Монголын кинонд ерөөсө crossover ерөөсө байхгүй хаа. Би л мэдэхгүй. Байхгүй тий. Тэр нэг хамгийн анхны нэг crossover кино гараасаа тий. Зүгээр заа crossover гэдэг амар том бодох хэрэггүй. Зүгээр л жишээлбэл Girls-ийн дөрөв охин өөр нэг кинон дээр зүгээр нэг гараал өнгөрдөг байх. Одоо Солонгос байтугай Орос кинонууд хоорондоо crossover хийдэг болчихдог байхгүй.
Тийм. Тэгэхээр Монголд нэг ганц нэг тийм байвал тий. Тийм ээ. Манай girls чинь ерөнхийдөө одоо баг тухайн үед ер нь бол залууч манай Монголд ер нь залуучууд ч юм уу хүүхдүүд ч юм уу өсвөрүүийнхэнд ер нь зориулсан уран бүтээл баг байдгүй. Яагаад гэвэл нөгөө санхүүгийн яг эрх мэдэлтэй биш учраас одоо шатах тий. Эсвэл спонсор байгууллагууд орж ирдэг ч юм уу иймэрхүү асуудлууд маш их болдог л доо. Тэгээд анхны girls-ыг санаачлаад бид нэрээ ярилцаад манай пүүж яах маань ерөнхийн найруулагчаар ажиллаад маш гоё одоо хөнгөн үнэхээр гоё найруулсан. Тэгээд гэд бас байд юм Ухаатар гэд. Тэгээд girls-ыг яг манай одоо нэг ангихгүй бид нар чинь. Тэгээд нэг ангийн хамт олон бөөнөрөө одоо нөгөө би биш бид гэдэг л яг нөгөө сүсийн юм байдаг шүү дээ. Тэгэл хамтдаа даалан тална гэл дөнгөж дөрөвдүгээр курстэй хийж эхэлжсэн. Тэгээд яалтчгүй бүр цаашаагаа бол явна гэсэн яг Friends шиг бүр тийм ситком зураг болгоод явна гэсэн мөрөөдөл бол анхандаа л байсан. Гэхдээ тэгэл нөгөө амьдралын эрхээр гэдэг шиг тий төрхөн төрөөл тустай амьдралтай болох нь болоод ингээд ерөнхийдөө зогсоод тэгээ шинэ генерашн гаргаж ирсэн шүү дээ түрүү жил. Шинэ генерашн гаргаж ирж үтсэн. Тэгээ нэг ийм лээ, тийм мэлээ доо муу яваал тий. Тэгэл жоох entertainment болох гэж л юу нүцсэн л дээ. Тэгэл одоо зогссон. Одоо магадгүй 5-аас бол ойрхон жилд бол хийхгүй. 5-аас 8 жилийн дараа бол яг бүр гоё шинэ генерашнтэй илүү бүр гоё зохиолтой хийн гэж бол бодож байгаа. За, ерөөхдөө бол ойрын 5-аас 10 жилийн дараа ирээдүйд ерөөхдөө бол жүжигчний карьер ер нь хэр өндөрт байгаас гэж харж байна. Одоо жишээлбэл одоо Холливуудын кинонд одоо жижиг туслах дүр бүтээгээс эхэлдэг ч юм уу тий. Мэдээж хэрэг өндрөөс л маш өндөрт л харж байгаа тийм. Тэгэхээр тэрний тулд нөгөө нэг заяа нэг хичээгээд ах чинь эзэн хичээхгүй бол тийм явахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө миний заяа угаасаа амар хичээдэг. Миний бодсон ерөөхдөө төсөөлсөн болгон бүтдэг гэх юм уу. Тэгэл нөгөө хүмүүс чинь амар хэлэхгүй байх хэрэгтэй. Хэлэхгүй байгаад байл бүтдэг ч гэдэм юм. Надад бол тийм нөлөөлдөггүй яа ингээл хэлээл явж идэг. Өө би тэгин би ингэн гэл ийм болох мөрөөдөлтэй тех мөрөөдөлтэй юм яа ингээл би хэлээ яваад идэг. Тэгэхээр би угаасаа заяа маань амар хичээж байгаа учраас эзэн би өөрөө одоо яг нас төрөм сурж бодлосрах гэх. Тэгэхээр одоо яг том төгсөл ороод ирлээ ядахтаа тий англиар гоё чөлөөтэй ярьцдаг. Акцент нь гоё зөв хэлждэг. За дээрэс нь би хаагаа бас тий евдэггүй хүн шиг аваа явцдаг. Ингээл энэ болгондоо бэлдээл байж гин. Цуудахгүй хаа. За ямар ч байсан нэг 5 жилийн дараа 10 жилийн дараа Холливуд гарчаад подкаст эргээд үзээрэй. Яг ингэж ярьж ирсэн юм биш үү гэдэг. За бас түрүү ярьж ирсэн шиг бас хүмүүс мэдхгүй бас нэг кино байна би сая саналаа. 6 Feet гэдэг кино. За энэ ямар ч үтэй кино вэ? Монголд нээлттэй хийгээгүй бах тий. Хийгээгүй. Хийхгүй юу ер нь? Хийхгүй. Яагаад ингэж бид нараас киногоо нуугаад идэв. За 6 Feet миний амьдралдаа одоо орсон киноноос хамгийн хөдөлмөр риск одоо юу гэдэг бүх юм шаардсан кино болсон. 2020 оны 6 сард зураг авалтаа авсан. Уг кино маань Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC хотод Жинхэнэ ковид. Жинхэнэ яг тэ карантинлагдсан хүн болгон яг ковидын айдастай байсан үе. Тэгээд манай хүн чинь бас одоо бас л ирват штэ. Гинт манай Тэмүүжин гээд Темка ах Тэмүүлэн гээд Темка гэдэг одоо тийм бидэд зураглаач. Сүсийн багш өөрөө зураглаач мэрэгчлээ маш олон кинод одоо сүүлд өөрөө бүр найруулагч болсон байгаа. За тэр ах маань байна. За жүжигчнэр нь би байна. За найруулагч нар жингүүн одоо найруулагч маань байна. За ингээд бид гурав нэг гэрт амьдарч ийлаа. Ковид үеэр карантинлэгдсэн. Тэгээ гурван биенээ хараад тэгээ за одоо яах вэ ийх үү гэл тэгсэн чинь за карантинлэгдаал гэртээ байгаад ижлэх. Угаасаа н уран бүтээлч хүмүүс чинь ингээд зүгээр суудгүй юм биш үү? Тэгсэн чинь угаасаа ковид амар байна гэл мэдээгээ үзээд амрын л гайхал гуруулаа суужснаа гинт хүй гуруулаа юу яах вэ? Кино хийх үү?
Зураглаач найраад өгч жүжигч нь биш тэгээд. Тэгээ тэнд бас нөгөө нэг соёл урлагийн сургуулийг төгсчөөд 2000 оны ихээр төгсчөөд очсон. Яг жүжигчнэр ажиллаагүй бас жүжигч аах байсан. Тэгээ тэр ах маань бас өөрөө тэндээ ингээд чулууны бизнес хийгээд те. Тэнд хөлжцөө. Болдоо гэд ах байдیں۔ Тэгээд ингээд хоёроо жүжигчин байна ингээд хэдүүлээ юм хийл та гэд. Тэгээд тийгээд шулуудаад тэгээ манай хоёр хүүхэд дөнгөж ихрүүд маань 3 настай. Тэгээд зохиолоо бичээд хэдүүлээ нэг камертай гэрэлтүүлгийн манай нөгөө Тэмүл ах маань хийчихэн. Тэгээд дээрэс нь гадны жүжигчтэй оруулъя гэд. Тэнгүүтээ нөгөө интернетээр гадны кастинг жүжигчтэй өрөөд тэндээсээ порогдоод бас порогдоод байгаа шүү дээ тий. Тэгээд дууны найруулагчаараа тэнд бас нэг залуу Лос Анжелес сургууль төгссөн залуугаад бүр Лос Анжелес юунаас илээс дуудаад тэгээд хийж эхэлсэн юм да. Тэгээд яг ковидын үед давхар хүүхдүүдэд чирцэн хар хүн байхгүй штэ. 3 настай нөх хүүхдүүдэд чирцэн. Ой зураг аваад. Тэгээд нэг нөгөө буудалцаантай нэг хэсэг өгдөг хөхгүй юу. Тэн дээр л нөгөө станер англиар ярил орилдож морилдоол ингээл манай болдоо ах тэр нэг гадны Брайан гэж үжигчтэй хамт ингээл хэлсэн чинь гинт би болохоор нөгөө хүүхдүүдэд харцсан машин суужсан байхгүй юу. Жигнэсээ хаанаас жим 10 хэдэн машин гараад ирсэн. Цагдаагийн машинууд. Тийм буутай. Тэгэл бөөнөрөө шокнд ороод тэгэл нөгөө буудалцаа хүмүүс дуудлаа өгсөн юм шиг аа. Тэгээд энд юу болоод байгаа юм болоо ангал. Нөгөө эдий чинь баримтлаа тийм. Би машин дотроос гарч чадахгүй айгаад хоёр хүүхдтэйгээ тэгсэн чинь хараал хила. Тэгэл нөгөө цагдаа нар чинь 10 минутын дараа яваад гисэн. Тэгэл боол яс юу болсон бэ гэж тэгсэн чинь дуудлага өгсөн байна те бид хэдий юм муудалцаа гэдэг тэгсэн чинь бид нэр оюутан байгаамаа зүгээр ингээд юу хийж байгаа контент маяг хийж байгаа тэгэж хэлээд тэгээ ингээд буу нэг хиймэл хардаа гэд тэгээ явуулсан гэсэн. Тэгээд бүр ингээд бүр амар кинош те трейлер дээр нь скими маманы нэг амиг ялах шиг те боо муу барьцсан. Тий. За тэр кино болцсон уу тэгээ? Тийш дээ. Тэгээд амар мундаг кинолсаа. За мундаг нь жоо хайшин. Гэтэ ер нь бол яг тэр Black Lives Matter гэдэг нөө George Floyd ингээд цагтаа тий I can breathe гэл тэр хэсэг тий тэнгүүд Black Lives Matter гэдэг ингээд цагаан ортны урталт бүр ингээд бүхэлдэн бүр ингээд нэг стритийг бүр ингээд битүү хүмүүс ингээл баслах хийгээл тий тэр дунд нь би явж байгаа бүр гिचингсэн заяа камерамаар бичсэн. Тэнгүүд яг жигнэсээ нөгөө харуулж над руу бүр ингээл амар гарч мараал дунд ором руу гаргаж ураад. Тэрийг би бичиж байгаа. Бүр яг тэр кинон дээр гардаг байхгүй. Тэгээ би одоо тэр кино үзэх амар дуртай. Йоо ямар нэгт зөрөгтэйсэн бэ? Хоёрт яг нэг баримтат кино шиг. Яг нөгөө тоглоо жүжиглээд тэнд яадах шаардлагагүй жигнэсээ тэнд айдс жигнэсээ яана ингэж яагаад ковид тусаа хүчхүүдээ кино хийсэн биш гээл тэр бодол хүүхдүүдэд авч яваал тий хажуугаар дээр нөө Азууд ч амар их гадуур хөгжсөн шүү дээ тий тэгэл Азууд тэнд чи Нью-Йоркд ч нэг хүнийг аваад жалаал бөө юм болчихсон шүү дээ тэгэл тэр бол нэрээ бас амьдралдаа хийсэн нөгөө хамгийн амар юу ямар үе юм уу гээл нэг асуултууд байдаг шүү дээ. За тэр кино хизээ бид нэр үзэх вэ? Тэр юунд байгаа штэ. Манай Showbox application дээр байгаа. Showbox дээр байгаа юм тий. За. Showbox originals юм биш тий. Ер нь за. Тэгвэл үзнэ. Үзээд ревю бичнэ. Тэр бол тэгэл би ч өглөө басаал тоогоочоо игээл одоо universal хүн юм уу хаашаа тий. Жинхэнэ амьдралтай кино болсон. Тийм ээ тий. Манад байрлсан байна ч кино бүгдөө тий. Нэг юм хоёр нэг living roomтэй тий хоёр бед юм апартменттэй бөөнөрөө тэгэл өглөөний цагаа өөртөө хөрхий хийгээл барыг зураач өөрөө хийдэг юм уу тий. Мейкап өөрөө Amazon-оос цосмос захиал тий. Гоё киноны түүх бол янз юм биш те. Тийм ээ. Яг түүхийг мэдгүй хүмүүс шүмжлэх зүйл ихтэй. Тэгтээ бид тал тийм цаг үед тийм нөхцөлд те. Тэр бол хүмүүс одоо нөө золонгоо ярьлаа киноч тэгээд угаасаа шүмжлэх хүлээж авнаа.
Зөв сонирхуулгаад төөхөн тийм. За одоо Монголын одоо жүжигчдийн ингээд салбарт ингээд дутагдж байгаа зүйл таны бодлоор юу вэ? Жүжигчдийн дунд уу? Тийм. Жүжигчдийн дунд бол тэгэл маш их зүйл дутагдж байгаа оо. Одоо ингээл контентэнд орё гэж хүсээд бол ороод байгаа юм биш тий. Нэгт бас тэгэл нөгөө амьдрах эдийн засгийн хувьд гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал байгаа. Тэгээ хоёр тал одоо нөгөө гадны оронд бол одоо хүн амын ихтэй эдийн засаг тий ихтэй газар бол нэг кинонд тоглол насаараа нөгөө олол идчихэж шít киногоор. Тэгэл одоо миний жишээ зүс царайг ашиглаад нэг брэнд хийж байгаа бол маш өндөр үнээр тий. Тэгэл ямар нэгэн кино янз бүрийн газар ашиглагдчихж байгаа бол мөнгө орж ирж байдаг ч юм уу. Тэгэл чанартай нэг юмда яг сэтгэл зүрх гаргаад тэрэн дээрээ ажиллаад ордог. Монголд бол яг цалин одоо хэд байгаа лээ. Жүжигчдийн цалин. Тэнгүүд олон кино тоглохгүй бол одоо тэр цаана амьдралдаа арга гэртээ үр хөвгттэй учраас гэр бүлээ дижээх тулд те болсон болоогүй уран бүтээлд оролцох. За тэгэл дээрэс нь нөгөө зарим хүмүүсээр жомны хоор рекламт хонцтой холбоо гэл тийм шиг ийм рекламтаас өөрөө аргагүй бас байдалд нөхцөл байдалд бас байгаа хүмүүс үндэ байгаа тий. Тэгэл нөгөө эрсний рекламд ч өгөөл тэгэл нэг хідэн төгрөг аваал тий. Гэр бүлээ дижээх гэл. Иймэрхүү асуудал жоохон биднийг одоо нэр хүндийг ч юм уу аюу их доош нь татж байгаа. Үнэхээр яг нэг уран бүтээлд ороод чадвартай чадваргүй гэдгээр ерөөсөө биш. Тэр ерөөсөө л нөө амьдралын чанараараа ч юм уу тиймэрхүү юмнаас л болж байгаа. Тэрнээс бол Монголын бүх уран бүтээлчүүдтэй бол үнэхээр чадвартай. Айгүй мундаг бүр үнэхээр чадвартай. Би одоо бүр шүтчихсэн. Манай нөгөө ангид айгүй олон жүжигчд байдаг хөөхгүй. Бүр тэр дотор мотор тэр одоо дуу хоол тэнгүүд тэр карьер байхгүй болохоор одоо кинонд тоглолтгүй ч юм уу тий. Эсвэл одоо тэр цус царайны хувьд одоо нэг жоох өөр гэдгээрээ ч юм уу тий. Кинонд орох боломжгүй одоо өөр мэргэжлэр ажиллаж байгаа тийм хүмүүс хүртэл байдаг. Тэгсэн хэрнээ бүр чадвар нь бүр үнэхээр сайн. Зах зээл нөгөө жижиг гэдэг юм чи яг одоо л яг энэ дээр л болох яг мөнгөн дээр тий. Тий ерөөсөө л мөнгө. Нэг кино тоглол хангалттай тий ядаж жилээ даачдаг бол шал өөр тий. Тий шал өөртөө. Тэгвэл жүжигчдэд жилдээ нэг уран бүтээлтэй орно. Тэрэндээ бүр үнэхээр чанартай чийсний тоглоно. Өөрийгөө үн цэнийг тий. Хэн болгол үн цэнтэй байх дуртай шүү дээ. Хин үн цэнгүй байхыг хүсэх юм тий. Тийм л асуудал байна. Найруулагч Чингүн одоо яг мотор дуурсны ард ирэх хатуу найруулагч. Амар зөөлөн шүү дээ юу н. Хамгийн зөөлөн найруулагч хаа баг. Тийм үү. Тийм. Ер нь аюу зөөлөн талтай хүн гэж би харсан. Хардаг. Харсан. Манай яг ихэнх найруулагчд нэлээд нахаалны байдэн штэ. Тэрийг яг нөө Орс школтой гэж зөрүүлээд хэлдэг те. Чингүн найруулагч бол нахаалны биш үү? Биш. Би бол нахаалны гэж бол хэлэхгүй. Мэдээж хэрэг нөгөө монголчуудын нэг тийм зам байдэн штэ. Амар юм зөөлөн байхаар ингээд тийм давардаг те. Тиймэрхүү үед бол мэдээж хэрэг хүн ингээд хүн л юм чинь тесрэн штэ. Тесэрж исэн үед бол байдаг. Гэхдээ аюу зөөлөн хүн. Ер нь ингээ уг характер нуг хүн аягүй зөөлөн. Тийм болооч тэр би одоо хүртэл амьдарч байна. Одоо бараг 10 жил болж байна. Тэгээд анханасаа ингээд харсан таалагдсан юм нь маш өндөр боловсралтай, ухаалаг, даруухан надад хамгийн их таалагдсан байхгүй юу? Нэгт одоо англиар чөлөөтэй ярина. Бээжингийн кино академи төгссөн. Энд тэнд одоо би найруулагч би юм гэж яриа яваад идэггүй. Тэгээд өөрийнхөө уран бүтээл юмнуудыг дандаа голж идэг. Гэхдээ шинийг хийхийг амар хүсдэг. Одоо бүх шиний юм хийх үнэхээр хүсдэг хүн байхгүй. Би нэг уулзчихсан шүү дээ. Тэгсэн чинь наваг аригуна чамайг нэг мастер класс чамд нэг киноны сургалт орё гэд хэлжсэн. Тэгж хэлжсэн. Тийм тэгээд ер нь бол нэрнгээс айгу тийм даруухан юм билээ. Тэгээд яг хоо би ч яг кино үздэг. Би ч зөвхөн үзэгчлэх хүн шүү дээ. Тэгээ яг ингээд Чингүн найруулагчтай уулзахаар шал өөр ертөнцтэй тэнгүүтээ ингээд миний ярианаас намайг угаасаа одоо өөрийнх нь төвшний хүн биш гэдгийг мэдэнгүүтээ
тэгж хэлсэн баг гэж боддیں۔ Шууд чамд нэг юм сургалт мастер класс армаар юм байна чи. Тэгээд ер нь бол яг кино яаж бүттэйг нэг мэдээ тавьчвал чамд хэрэгтэй гэд хэлчихэж үлээ. Тэгээ намайг одоо энэ тентгийн кино уран бүтээлд орохоор бүр нэг ч ирдгүү, нэг ч заалгадгүй. Яагаад гэвэл өөрөө нөгөө нэг тэр зовлон мэдэх учраас тэгээ бас анх удаа кино гэж байгаа найруулагчдын кино минь янз бүрийн би ингээ явлаа гэл миний тэр зохиолыг ч уншдаг. Ямар кинонд орох гэж байгаа ч гэж бараг асуудаг. Яагаад гэвэл нэгт намайг мэдчихээн те энэ хүний нэгт намайг одоо хүндэлж чинь миний орон зайг хүндэлж чинь хоёр талаараа намайг одоо хүндэлж чинь гурав талаараа нөгөө найруулагчдыг хүндэлж байгаа юм. Тийм болохоор би бас амар дотроос боддгий. Үнэхээр бас ингээд давхар хүндлэл явж байгаа юм байна да гэд. Боловсралтай л найруулагч л та. Гэт нөгөө адын тиндийг нөгөө ихнэрээ махны гэх шиг одоос хамаагүй өгтөж байна. Зүгээр штэ. Гээ зүгээр хэлчихээ баяа бараг ярьдаг юм дөө тэгээд ганц удаа хэлчихээ. Тийм ярих боломж олдсон дээр нь ярих хэрэгтэй шүү дээ. За топ руу. Одоо нэг киноны дүрээр насан туршдаа одоо амьдрна. За тэр ямар киноны дүр ахсан бэ? Нэг киноны дүрээр насан туршдаа амьдрна гэсэн тий. Ямар амар юм бэ? Тэр амар кино хэлж болохгүй юм байна те. Нэг киноны дүрээр насан туршдаа амьдрна. Насан туршдаа. Friends. Амар гоё happy, chill, найзуудтайгаа аз жаргалтай өдөр болгон гоё зүйл тохиолддог. Тэгж амьдрмаар байна. Girls цуглалын Friends гадны Friends зурлалын. Тийм Girls бас адилхан тий. Friends тэрхтээ бүр секс амар наацгаа гэдэг тий. Ер нь аягүй тийм чөлөөтэй сэтгэдэг тий. Тэгээ Монгол одоо нэг Азаас бүр тис ондоо соёлтой гэдэг нь яг тэр нэг секс тэр харагддаг байхгүй. Өнөөдөр би нэг тийм залуутай секстэй тэгсэн чинь тэгээд ингээд гэж оо тийм юм уу гэл маргааш нөгөөдөгтөгөө суудсан явж байгаа тий. Бүр үнэ амар манай хүн чинь өдөр болгон Friends үздэг. Тийм. Тэгсэн чи яагаад ингэ үзээд идэв ингэ би анх бүр тэгдэг байхгүй. Тэнгүүд зүгээр л ингэ үзэхээр ингэ тайвшруулыг авдаг гэд бүр ингэ багаасаа үзээ сурцсан. Тэнгүүд одоо би орцсон гээ. Зүгээр таанг үздэг. Joey Phoebe хоёрыг Friends дээр нэг юм жоохон тийм манаг хийцэн байгаа. Ер нь бол нэлээд манаг штэ бол тий. Бараг Joey нь бол бараг амьдралаа авч явж чадхааргүй тийм манаг хүн бохгүй. Үзчихсэн үү? Би зүгээр эхнээсээс нь үзэл тийм үү. Танаа үеийнхэн бараг нэг үздэг юм уу угаасаа. Үгүй overrated биш. Бүр яг амар. Нөгөө нэг насандаа байгаа байхгүй юу? Тий, нөгөө нэг юу гэдэг шиг Гордок гэдэг шиг одоо нөгөө нэг бидний нөгөө дурсамж нь үлдсэн гэх юм уу? Одоо ингээ бараг үзээд уйлаад ингээд хууч үе бодох тий. Насандаа биш байхаа манай үеийнхэн бас ерхэд бол нэлээсээ үздэг. Тийм үү. Манай одоо яг 80 90 оныхон бол Friends-ийн бүр яг фэн эра аахгүй ер нь л. Үзэх юм байхгүй тэгэл нөгөө ямар хэлээс гаргадаг байлаа. UBS-ээр гардаг тий. Манай үеийнхний ингээд таал хувьд нь гэхдээ яаж ингээд болсон гэж нөгөө хэл сурах гээд англи сурах гээд Friends-ийг үз гэдэг ч байхгүй. Бид нар ч юм болохоор яг Friends үзэж ирнэ англи хэл сурчсан. Өдөр тутмын хэллэг жокуд амар гоё. Тэгтээ хагаад надад тэр нөгөө нэг одоо ямар нэг юм сурах ч юм уу одоо юм хүчээр ингээд сурахт заавал тэр киног үз мүз гэдэг шал хэрэггүй санагддаг. Бас тийм заавал үз мүз гэдэг юм. Тий, ерөөдөө бол зарим сургалтууд одоо тим кино үз мүз ингээд тэгвэл хэлчин сайжин мэжрэн гээд тэр ихэд бол нэг хэрэггүй санагдав. Яг л киноноос ингээд ингээд дуртай удаа үзээд ингээд мэдрэмж авахын тулд үзэж байгаа шүү дээ. Тэгээ нэг заавал ингээд хүчээр үзэхэр чи ямар ч ингээд мэдрэмж төрөхгүй. Гол зорилго нь тэндээс юу сурах гэдэг мэддэггүй. Танаа үеийнхэн гэдэг амар жаргалтай байхгүй кино үзсэнс. Бидний үед ч болохоор англи хэл даалгавар өгөөл зэ хийгээд ир ирэхгүй бол угаасаа зодох нь тодорхой. Ерөөсөө зодвол сур гэдэг юм хоёр сонголттой. Кино байгаагүй. Одоо тэгэл нөгөө нэг present simple past simple яс юу future гээл зүгээр тэргээл гээл цэжлэх хэвээр тэгэл энэ үед л яг манай үеийнхаар дуусаад би чи 23 та ихэр чинь яг дун суулмал ахлах суултаг тийм байсан байхгүй. Зүгээр нэг юм татаа л үзээд байна. Тэгэл тэрийг хөтлөн цэжлэх. Би одоо тэр аль нь simple юу юм мэдэхгүй юм мөртлөө би зүгээр л ингээд кино үзэж байгаа англи хэл сурцсан шүү дээ.
Бид нарыг бол амар онлоор бүр амар бөмбөгдөг гэсэн юм бэл. Магадгүй бидний үед кино үз гэдэг байсан бол арай бас гоё. Гэтэ одоо их шиг дууч заадгүйс ядаж дуугаа тий. Одоо их шиг тэгээд нэг тухайн үед одоо бидний үед кино үз гэх юм бол бид нар үзмээр байгаа киног үзэх юм боломжгүй байсан байхгүй. Бид нар яг киноны телевизийн програмд яг ингэж нэг захирагддаг. Friends орой 7-оос гарах юм бол 7-оос л үзнэ. Өөр хизээч үзэх боломжгүй заяа. Өглөө Google-тэй 10 минут нэг Google-тэй өглөө болгон 10 минут тасалж гаргадаг байсан. TV5-ын kids time гэж гардаг гэсэн. Тийм. Тэг бид чинь нэг юм кабелаар ингээ зүгээр маа үз наатаа гоцлгүй үз гэдэг үеийн хөвгдөд тахгүй юу. Гэтэ одоо Надад яг бид дээр л дуусч байгаа. одоо ингээ үеийн ярихаар би энэ үеийн юм дээр бүр амар энзгэлдэг нэг юм хэлэх үү. Одоо ингээд Америкт бид бүх мужаар нь Америкийн нэрийг бүтэн тойрлоо. Тэгээ бүх мужаар нь яваад одоо ингээд six feet-ээ гаргаад тэгээд ерөнхийдөө тэнд амьдардаг хүмүүсийн ер нь судалгаа хийж байгаа штэ анзаарч байгаа. Тэнгүүд нэгт Америкт байгаа шинэ генерашн монгол хэлээ мэдгүй, монгол киноч үзэхгүй. За одоо монгол кино гэхгүй бүр дэлхийд кино гэдэг юм байха болчих тээ. AI гэдэг юм зохиолыг одоо бүр яаж зүгээр сэдвийн хөхөд яаж амар болгож чинь. Тэнгүүд AI-аар сая нөгөө нэг бүр нэг 2 залуу кино хийгээд тэнгүүдэд тэн дээр ашигласан гээд зохиол дээр нь ашигласан гээд тэгээ бүр шинэ хууль гаргаад AI-аар одоо нөгөө нэг зохиол бичихгүй гэдэг бүр юм гарцсан байгаа даа мэлээ шүү дээ. Тэнгүүд бүр цаашаага одоо AI-аар кино байдгаа юм гарна. Кино гэдэг юм бүр байга болно гэд одоо юун дуу оруулах гэдэг зүйл бүр байга болоод Японы дуу оруулагчдсаа тэмцэл гаргасан харсан уу? Тийм тэгсэн шүү дээ. Тэгээ тэр байга болж ин одоо жүжигчд хүртэл нөгөө нэг царайгийн залгаж ууж хөшрүүлж ин одоо удахгүй бүр яаж жилийн дараа юу болохыг хинч таахгүй болчлоо. Бид нар одоо кино яриад суух бүр одоо бүр ямар ч тийм юг боллоо шүү AI дээ. угаасаа амар аюултай л та. Elon Musk гэдэг чинь бол AI эсэргүүцээд байгаа шүү дээ. Одоо би өнөөдөр жишээлбэл нэг Instagram дээр нэг бичлэгс Shaquille O'Neal шүү дээ NBA-ийн тоглогч. Ингээ нэг спортын нэг бичлэг тайлбарлаж байгааг нь Франц, Япон, Солонгос хэл дээр яг тэр хоолой, тэр акцентээр нь ингээд хөрвүүлж AI-аар тэгэхэд нөгөө нэг дуу оруулах гэдэг юм чинь шууд байхгүй болчихсон заяа. Тэнгүүт Shaquille O'Neal хамгийн гол нь өөрийнхөө хоолоогоор Японоор ингээд ямар ч алдаагүй сэрхий ярьчих. Амар байгаа өстэй. Тэгэхээр AI угаасаа ирээдүйд бол ер нь бол Terminator киног мэднэс дээ. Terminator дээр чи Skynet гэдэг AI чинь хөгжлийнхөө эцэд хөрөнгөтэй эргээд хүн төрлөختнийг устгадсан шүү дээ. Тэгэхээр эн чинь баг үнэн болоод байгаа юм. Тэр нэг сүгэлт эзэмсэн шүү дээ. Сайн нөгөө нэг AI роботод нөгөө нэг хүн төрлөخت нөгөө ярилцлага авсан чинь нэг амар ягаад тэгээд унтраагаал ямар нэртэй хэлээ бүр нэртэй өөрсдийн гэсэн тэр мэрийг үзэхээр би бүр амар айгаад ёо яана гэл ямар ч мэдрэмж гэдэг нөгөө нэг зүйл байхаа болж эхэлж байна. Тэгэл одоо манай хүүхдүүдийг ингээл хараад хахад зүгээр л AI юм үзчих дандаа. Бүтэн сууж кино үзэхгүй бид нар чи үед болохоор бэм үзээл ёо тий их хүний сэтгэл амтан хайрлах гэл тэр болгоноос нөө ухаан сураал одоо ёо би нэг бэмбиг үзүүлэх гэж хичээлээ. За ерөөс үзээгүй. Би нөө дотроо багтаа авсан тэр нөгөө нэг үтсэн тэрний мэдрэмжээ амьдаа мэдрүүлэх гээл за энэ л хөвгөлтэйг үзчих миний хүүхдүүд тий Disney хөвгөлтийн кинонд болохоор яг ингээл дандаа happy end төсөөл хүүхдэд тас хитрхи нэг юм хиймэл юм үсгээд амсагдаад тэгвэл бэмби ч юм болохоор яг нөгөө ингээл их нь буудаал хүн төрлөختөн буудаал тэгэл ингээл яг ингээ үнэн амьдралын үнэн харуулдаг штэ тэгсэн чи үзэхгүй байлээ штэ бүр. Манай хүмүүс ч гэсэн одоо яг тийм нэг хуучны нэг яг зурсан тийм Google-тэй бол ерөөсөө үзэхгүй. Хараад нүдэнд нь тэр ерөөсөө буухгүй байгаа. AI-ыг одоо тэнгуут хүмүүс за наа чин юу гэж дэлхийг сөнөөж идэв ингэж ингээл хүн төрлөختөн ч гэсэн ингээл анх гал гаргаж чаддгүй байсан тий чаддаг болсон ингээл одоо 20 жилийн өмнө ямар байсан тий 10 жилийн өмнө ямар байсан ингээд амар өөрчлөгдөж байгаа. Бүх юм ингээ өөрчлөгдөж байгаа. AI ч гэсэн яг тэгэл хөгжиж байгаа хөөх. 2 жилийн өмнө баг 3 жилийн өмнө AI гэж бид нар мэддэггүй байсан шүү дээ. Тэгэхэд 2 жилийн өмнө ChatGPT гэдэг юм байдаг болчих чимэл оюун ухаан гэл ингэжсэн чинь жилийн өмнөөс эхлээл сонин дүрснүүд ингээл гараад янз бүр болол тэгэхэд энэ жил одоо ингээд AI-аар хийсэн дүрснүүдийг бид нар яг бодит үгүй мэдэхгүй болж эхэлж шүү дээ. Ялгаагүй ямар ч ялгаагүй болцсон байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн хэдэн жилүүдэд кино урлагт ч гэсэн AI ингээд амар ороод ирэх юм бол жүжигчин чирэггүй, найруулагч чирэггүй, зохиолч чирэггүй. Ерөнхийдөө AI өөрөө команда авчвал юм бол ямар киног зохиолтой, дуу оруулалттай бүх юм хийх боломжтой. Тий.
Сая ковидын өмнө л гэхэд нөгөө нэг Freddie Mercury кино Lady Gaga эдрийн нөгөө нэг Star is Born гэл ингээд тэнгуүтээ Danish Girl гэл ингээл ийм гой гой сэдвтэй кинонууд хийгдэл хоорондоо өрсөлдөөл аль нь авах вэ гэл ингээл амар Оскар чи бөө юм болдог гэсэн чи сүүлийн үед одоо би бүр сүүлдээ Оскарын яг ямар кино твшээд байгаач бараг мэдэхгүй болчихсон байхгүй юу. Сүүлд хамгийн сүүл нөгөө нэг Cannes наадамд Monster гэдэг нөгөө Япон кино тий. Кера явлаа. Найруулагч нь амар эртний найруулагч штэ. Акира Куросава юу? Үгүй Кера Куросава ч Монстрын найруулагч штэ. Амар олон жилийн өмнө кино хийж агаад Монстрыг сая хийж шинээр гарч ирсэн. Мартцаа. Кореда. Тийм. Тэгэл тэр мэр гэл ингээл нөгөө нэг тэгээ бас нөгөө нэг Солонгосын хамгийн анхны генерашны одоо үйл явдлаар Америкт хамгийн иммигрэт хийгээд тэр чинь ямар кино илээ нөгөө нэг сандага ялээ амар гой кинонод гарч ирсэн шүү дээ яг ингэ за мартчихлаад Минари гэл амар юм өрсөлдөөнтэйсэн шүү дээ сая сүүлд ингэ хийсэн кинонод нөгөө сүүлд Азийн Малайзийн жүжигчин билүү шилдэг эмэгтэй авдаг. Сүүл. Сая 2 жилийн өмнө нөгөө юугаар авдаг уу? Тий. Химэл одоо ингэ нэр зээлж амар олон кино шагнал авсан юм аа. Одоо тэр мэрийг үзээ би жишээ нь ойлгохгүй юу? Тий. Нэр нь юу вэ? Тий. Би одоо чинь үзээд байхгүй байхгүй. Тэгмээ би ми болохоор одоо нэг яг тэр AI тэр шин технологи шин юм тэр хүлээж авч чадахгүй байгаа байхгүй юу? Яг ийм классик те амьдралтай тийм юм үзэнгүү та барыг ойлгож мэлгаал те. Ингээд аахгүй өөр яг Америк тасны 2 жил амьдарчсэн болохоор тэр яг амьдралыг Минарыг үзэл ойлгомж кино те. За ямар кино үзсэндээ ерөөхдөө бол хамгийн харамсаж явдаг вэ? Ямар кино үзсэндээ харамсаж явдаг вэ? 2000 оны ихээр яг 12 3 удаа кино үзчихсэн. Аллахтай. Тэрийг барь мэдэх нэрийг бол одоо сандгүй юм бүр ингэ амар шин кино. Үнэхээр амар. Тэр нэг юм байшин дотор юм хүмүүс ингэ алж малжаад тэнгууд байшин дотор ингэ толгой Америк кино юу ч гэсэн тавиад идэг. Тэр бүр миний амьдрал баг тэр трама хийсэн. Трама. Sin City юм шээс тэрэ. Sin City дээр хүмүүсийг алчаад нөгөө хүүхэн эмэгтэйчүүдийн толгойг тий Sin City яг нэг 2000 оны тий ихэнх үед гарч ирсэн тий хар цагаан неоноор кино штэ тэрийг нөө манай их амар шин кино үздэг байхгүй юу жоохон бахад үздэг байсан тэгээд би нэг цуг үзчихсэн чинь сүнстэй машин бол үзтний айлгүйсэн юм битээр хэдийг үзөөр хүн чидэглээ галзуурын чидэглээ тэгээ үзээ ерөөс нь хайж мэд гэсэн чинь тэрийг үзээд бүр ингээд амар драма авчихсан тэрээс амар тэгээд тэн дээр яг тийм эмгтээчүүдийн талгыг ханд яг нөгөө бууг мууг үлгцсэн юм шиг үлгөөд тийм бууг бол байшин машин нэг тийм яг анчингийн юм шиг тий хар цагаан чинь хар цагаан кино байхгүй тэрээс цагаан кино Брюс Уиллис хин блэ амар лаглаг хүмүүс тоглосон байдаг шүү. За харахуунуудыг найруулсан нэг дээр найруулагч аа ажилласан гэсэн тий. За яагаад ерөөхдөө бол аим шин кино руу хөрөвчв? Ерөөхдөө би ер нь нэг юм баримталдаг юм байдیں۔ Алтан дунд ч явна л гэх юм уу. Одоо шашин шүтлэг энэ амьдралынхаа одоо үндсэн чиг баримжаагаа ч гэдэг юм уу алтан дунд ч явна л гэж нэг юм амар том онлон тий. Харт цагаан, золон жаргал, баян ядууд, муухай бүгд ээлжилж идэг. Бүгд яг л тэнцүү байх хэвээр тий. Яг тэрнтэй адилхан. Байгаль нэг тийм хитрхи одоо гэгэрлийн төвшөнд очсон бурхан буддаа гэл яриад тий бясалгал гэл яриад байвал бас болохгүй. Нэг зарим хүмүүс чинь гэдэг штэ муу газар руу очиж муу юмнуудаа одоо хай хийдэг шиг. Би одоо нүрэ будаж байхдаа хүртэл одоо crime юм сонсдог хүн шүү дээ. Нүрэ будаж байхдаа crime сонсно гэрээ цэвэрлж байхдаа одоо гинт хэрэг аягүй сонирхон. Би жүжигчин болоог байсан бол мөрдөгч ч юм уу нэг хэргийн баримттай танилцдаг юм болох байсан. Тэгээ тэр мөрөөдлөө ч гэсэн биелүүлээ зэ харах нууцын манай урилга их сонин садан явсан. Хэргийн баримтуудыг яг одоо хүмүүс рүү илгээж байгаа юм шиг тэгж урилгаа бид нар хийсэн. Тийм тэгэхээр нөгөө яг
баримталдаг юмны дагуу л одоо нэг сайхан кинон тоглоно, нэг муухай кинон тоглоно. Жүжигчин хүн ч одоо янз янзын л дүр тойрох хэрэгтэй шүү дээ. Одоо эротик тоглол гэвэл одоо тэг үнэхээр сайхан бие хаагаа хөгжүүлээд тоглолт таарна. Одоо хүнд бас гой сайхан өгөх нь бол юм байгаагаараас тоглолцоолс одоо хүнд гой ташаал өгч чадахгүй юу гэдэг дээр бас эргэлзээтэй болохоор тийм тэгээд алтан дунд чи онлоороо бүр дуурлаж соёл урлагийн сургуулийн 4-р курст яг дипломын ажиллаа, бичгийн ажиллаа хамгаалж исэн, судалгааны ажиллаа. Тэгээд онц хамгаалж исэн. Тийм тэрэн дээр яг нөгөө жүжигчний тоглолт, жүжигчний хэмжээнд алтан дунд жоон л хэрхэн нөлөөлөх вэ? Тэ? Хит их тоглох юм бол барлага болчихно. Дутууд болчих юм бол бас тэр хүний сэтгэлд хүрэхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг үнэн байх гээл юмнууд чинь яг л нөгөө яг хүний балансыг тааруулна гэдэг чинь амар том мэдрэмжийн асуудал байгаа тий. Гинт ингээл амар олон хүмүүс юм ярьж чач би ганцаараа юм яриалаа амар тийм орчноо мэдрэхгүй мэдрэмжгүй юм болоо ярьж байна. Тэгэхээр энэ бол хүний амьдрал болоод миний мэрэгжилт миний амьдралд гэдэг тэгээд давхар хэлээд байна шүү дээ. Тэгээд миний мэрэгжилт за миний мэрэгжилт хоолой хэрэгчлээсээ зүгээр тийм миний мэрэгжилт миний амьдралд ер нь бүх зүйлд энэ дипломын ажлын сэдэв маань өөрөө бүр сашиг холбоотой. Тэгэхээр тэгэл одоо аимшиг кинороо ч гэсэн хөрөсөн дөө. Мундаа. Ерхэд бол баланс их чухал шүү тий. Баланс. Яа зоочлаа. Нэг одоо дахиад нэг болчихсон. Дууслаараа баланс. Яа. Баланс. Яг бороо одоо Баланс хэлсэн. Бүхийн дайтай л ханиулаа. За одоо Монголын жүжигчдээс ингээд за энэ хүнийг одоо кино урлагаас нь хол тавьчих юмсан, хол шидчих юмсан, жүжигчин байлгаа болчих юмсан гэсэн жүжигчин байгаа юу? Таны хувьд ерөөхдөө бол ингээд тийм шүмжлэлтэй ингээд таны зүгээс шүмжлэлтэй ханддаг жүжигчин хэн бэ? За яг мэрэгжлийн одоо академик төвшний тэр боловсролын эзэмшээд тэр 4 жил сөст те тэр шалан дээр өнгөрөөд мэрэгжлийн диплом аваад тиймэрхүү хүмүүсийг бол би нэг тийм шүмжлэлтэй бол хандахгүй баг. Яг мэрэгжлийн бус одоо тэр сормоос артист чойм гэлээ гэдэг ингээд юм фэйсбүүкээр ингээд зүгээр нэг юм хийгээд амс одоо ингээд яг юм халтур хийгээл те. Тэгэл ингээл урлаг уран сайхан юм дуу хийгээл ингээ яваад тахтаа бол амар шүмжлэлтэй ханддаг. Тэрнэр бол ичээд санаа зовоодах юм байхгүй өөр одоо ард ирэхэд чадж байгаа наруу байхгүй штэ л гэх л байх л та. Гэхдээ энд чинь ямар нэг юм үн цэн гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Үн цэндээ л чухал юм л та. Та нар тэгсэн тэгэл чаддсан бол хийгээчтэй мийгээчтэй гэл амар олон тийм комментуудыг юу харж идэв. Тэгээ би угаасаа тиймэрхүү коммент чанаралтай бичиж үзээгүй юу пост хийж үзээгүй. Тэгээ танаа нэвтрүүлгээр дамжуулаад бол хэлэхэд улаан нүрээрээ одоо шууд хараад хэлэхэд бол яг тийм нөгөө бүр яг тийм урлаг уран сайхнаас хол бүр зүгээр нэг бизнес ч юм уу эсвэл нэг илий балан юм ямаар ингэ дамжуулаад нэг олны танил болсон хүмүүс бол үнэхээр одоо болоо гэж хэлмээр байна. Тийм жишээлбэл одоо сүүл би Instagram-ийн төлөвсрүүд аягүй их кино бас тоглож харагдаад тийш тий. Тиймний үн цэнийг тэгж амар тэгж буруулгаад одоо тэр дуу муу хийн жилийн мэдгүй гэдэг би бүр боддоо шүү дээ. Бүр харахаас миний бүр ингээд дотор муухай гэдэг. Бүр бөөлж зүрээ шээ. Одоо муухай дийжилж болохгүй л ахaltaа одоо ингээд цаанаа бас амьдралтай л байх. Гэхдээ хүний академик төвшний хөгжмийн боловсрал тэр урлагийн боловсрал гэдэг чинь бүр багаас нь тий хүмүүжүүлэх ухаандаа бүр ингээ гаргаад эрдэмтэн докторууд хүртэл одоо эмчилгээндээ бүр ингээд манай хавдар судлалын имлэг дээр хүртэл хөгжмөөр тий терапи хийх юм хүртэл гаргацсан байгаа хгүй. Тэр чинь бүр боловсрал шинжлэх ухаан болоо шинжлэх ухаан хүртэл түүнийг ашиглаад ингээд ийм ингээ зүгээр нэг маазан дундаа оруулаад ийм бол байж болохгүй л гэж бодож байна. Сургуулийн төгссөн мөртлөө бас кинонд надад бас таалагддаг хүн байна. Би одоо бас шууд л хэлчихье. Би болохоор жүжигчин Баяр Магнаа гэж хэлнэ.
тайзан дээрх баяр магнат бол дуртай. Би маскын хошин шогийг үзэх дуртай. Сая ч гэсэн сүүлд масктай Монголыг үзсэн. Тэр тайзан дээр байгаа баяр магнат бол зүгээр үнэхээр респект. Тайзнаас буугаад яг кинонд тоглож байгаа тэр киноны тэр баяр магнын тэр одоо гавьяат хүн штэ. Тэр дөрүүд бүгд л яг л нэг хийжлэх юм бүр яг ингээл кино болгон дээрээ яг нэг л баяр магна байдаг. Тэг би за энэ хүн бол одоо хошин урлагаараа гавьяат юм байна. Жүжигчин гэдэг одоо киногаар бол энэ хүн бол хизээч гавьяат хүн бол биш юм байна гэж би бол тэгж боддог. Сургууль соёлын төгссөн байсан ч гэсэн магадгүй өөрийгөө эвдээд те шал өөр дүр мөрт тоглоод драм ч юм уу те экшн триллер юу вэ те өөр дүр тоглол магадгүй хүндлэн харихнаас гарсан чон хадлан яасан чон ингээл эдгээр бол надад бол яг энэ кино урлагийг бүр амар доош нь чирж байгаа юм шиг санагддаг юм л. Тэгээ одоо би кино урлагийн хорт хавдар юм. Ер нь тэгэл одоо нэг ер нь жоохон тэгэл шудраг хилжээж л ер нь тэгэл цаашаагаа явна шүү дээ. Одоо тэгээ бас яг дутагдaltaй байгаад байгаа шүү дээ. Манайхан амар үг хүлээж авахгүй юм байна ингээл хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Эсвэл өөрөө жүжигч өөрөө кино хийгээд үзчих гээл. Яг тэр бас буруу байхгүй тий. Угаасаа бидний сонгосон мэргэжлийн бидний энийг нөгөө нэг одоо сайхны ч хүртэн муухайгийн ч хүртэн гэдэг шиг бүгднгийн дээл хүртэл явахын тулд энд энэ мэргэжлийг сонгоод ирсэн юм чи одоо тэгэл миний дор хүмүүс муулсан ч байсан, сайлсан ч байсан би тэрийг адилхан л хүртэх ёстой байхгүй юу. Тэгэхээр тэгэл одоо энэ заяанда тэгэл. За шудраг хэлнэ гэснээс манай он шудраг хэлүүлэх асуулт байгаа. За одоо манай нэвтрүүлгийн уламжлалт асуудал шүү дээ. За одоо Монголын кинондаас хамгийн топ 5 кино тэгээ хамгийн шийт гэж боддог 5 киногоо нэрлэв. За топ 5 кино алтан үе юм уу? Алтан үе оруулахгүй. Орчин цагийнхаа 2K оноос хойш. За Жинжима нэгт. За. Тэг яг ч юм нөгөө нэг баг насны нөгөө нэг юм гоё яг Жинжима аав ээжтэйгээ үзээл эрдэнэтэд Горнеки ордноос ингээл нэг тийм кино минь уран бүтээл хийдэг чи ерөөсөө дурсамж шүү дээ. Тэр киноныхаа яг ямар цаг үед ямар мэдрэмжээр үзсэн бас амар чухал байдаг шүү дээ. За Жинжимаг үзчих хөтлөө уйлж одоо ээж аваагаа хайрлах тэр стилийг мэдэрч үлээ. За тэгээд хоёрт юу шинэ үсг юм багш. Бас жоохон хахта үзчихсэн. Айгуу гоё таалагддаг. За гуравт болохоор юу нөгөө нэг юу Пүрсүрийн хичгийн эдрийн тоглогч юм. Гоёлын дашин зөө. Гоёлын дашинз таалагдж байсан. За тэгээд сайн амьдрал минь. За тэгээд сүүлд болохоор сүүлд хамгийн гоё гэгээлэг талаасаа таалагдсан гэх юм бол 366. Гоё сонголтууд байна. За. Shit. Shit гэж боддог. Хамгийн fucking shit 5 кино. За тэрний 3 цаг хэдэн минут болоод яадаг аим шиг кино ч юу вэ? Тухайд 10 онд үзчихсэн санагдаад нь 3 цаг хэдэн минут 3:30. За тэр ерөөсөө тухайд нэг тийм яг юм таалагдж байгаагүй юм. За тэгээд өөр чи ямар кинонууд байдаг лээ. За түрүүний тэгээд зүгээр бодоол. Түрүүний тэгээд нөгөө нэг сая долларын олц. Сая долларын олц байна. За тэгээд нэмэх 17. За тэгээд за тэгээд нөгөө сургуулийн сүнс гээд кино. За тэгээд тэр нэг инэдмийн нэг контентууд нэг цахаа сармаар юм.
Бүгд. Ерөөсөө ярадгаа. За. Ингээд тавцсан. 5-60 их болчих байж. 4 болсон уу? 4 4 л байсан. 4 юм уу? Тий. гой нэрлэе. Сүүл. Тэгтээ яг shit гэж бодсон баг үздэг юм дөө бүтэн үзээгүй кинонууд олчихдаггүй. Цаашаа бас гоё ойлгож ирсэн юм уу те. Тэр нэг бүжгийн нэг кино хаад гэдэм аа. Бүхнээс дээгүүр. Тийм бүхнээс дээгүүр. Миний топ 10 shit киноны shit 10 кинонд. Тийм хаа бүжгийн нэг кино хаад гэдэм аа. Тий. Тэр Squid юу хэлээ бас нэг. Ямар Squid лээ. Нэг тийм кино тийм аа. Та бараг сонсооч байх. Сонсоогүй юм. Тэр бүхнээс дээгүүр ууг нь бол зураг авалт их гоё байгаа зү. Кино нь өөрөө нэг юм үлбүр юм сүнслэг бус кино биш тэ. За дараагийн болнороо шилжиж нэ. Энэ болохоор манай подкаст шинээр орж ирж байгаа. Нэрийг нэг өгөөг байна. Юу гэж өгөх вэ? Айлыг нь вэ гэх үү? Мах уу шүлөө гэх үү? Чи хамгийн гол нь амар удаан мах шүлөөг шууд ингээ өвдөж амар удаан бодохгүйгээр хариулж явна заяа. Гонч гэсэн. За тэгээд юу байх вэ гэхээр би чамаас 2 асуулт тавина. Тэгээд айл нэгийг нь сонгосон дараагийн асуултаа өрсөлдөд явна. За тэгээд асуулт нь болохоор хин нь илүү сайн найруулагч вэ? Гэтэ чиний хувьд. За. Хэлэх үү? За хэлээ. За Таван Баяр найруулагч, Мөөжиг найруулагч. За Таван Баяр. За Таван Баяр найруулагч, Цэгмэд найруулагч. Цэгмэд найруулагч, Даваазал найруулагч. Цэгмэд найруулагч, Джон Шипскин. Джон Шипскин найруулагч, Гал Баяр. Джон Шипскин найруулагч, Сөвдийн Батулга найруулагч. За Джон Шипскин найруулагч, Чингүн найруулагч. За Джон Шипскин найруулагч, Эрхэн бүрэн найруулагч. За Джон Шипскин найруулагч, Загдийн Батулт найруулагч. За Джон Шипскин найруулагч, Тамир найруулагч. За Джон Шипскин найруулагч, Синг Дорж найруулагч. Юу ч гэсэн Джон Шипский юм уу? За сүүлийнх нь Джон Шипскин найруулагч, Дэлгэр Баяр найруулагч. За яагаад? Нэгт за арталт нь ямар хүмүүсийн албар байдаг одоо танилцаж бүр ингэж одоо татна мэдэхгүй. Гэхдээ би нэг хамгийн анх сошиалаар явж байгаад тэр нэг сонгуул гээд нөгөө нэг юм кабинд оруулаад тэрийг үзээд бүр үнэхээр таалагдсан. Дээрээс нь шин залуу үеийн бүр ингэж одоо залуучууд нийлээд тэр ёроол гэд бас байдаг шүү дээ. Тэр бүр үнэхээр таалагдсан. Тэгээд дээрээс нь тэр нөгөө бэлчээрийн 3 бүлэг бүр гуруула маш их таалагдсан надаа. Тэгээд ямар гоё юм бүтээлч юм бэ, креатив юм бэ, дээрээс нь ямар амбицгүй юм бэ те гэд одоо амбиц гэдэг нь болохоор юу талаас шүү. Жог муухай талаас амбиц гэж байгаа шүү. За эго гэдэг бол байх ёстой. Урлагийн хүн болгонд бол эго байх ёстой. Эготой. Ер нь бол амар бүтээлч тэгээд ингээд нэг юм entertainment хүмүүсийг нөгөө нэг урлагч нь өөрөө хүмүүсийг дагуулж явах хэрэгтэй шүү дээ. Үзэгчдийнхээ араас үзэгчд зориулж хийх хэрэгтэй байхгүй юу? Харин үзэгчдийн уурт халахад үзэгчд араас нь дагах хэрэгтэй тий урлаг. Яг тэрийг болгоны хийдэм болов. Тийм болохоор Джон Шипский. Джон Шипский найруулагчтай бас мундаг. Одоо ингээд би ингээд яг энэ дэр ингээд Джон Шипскийн найруулагчийн одоо Джон Шипский чинь нэг crew байгаа даа шүү дээ. Яг нэг хүн биш те. Тэнгүүт айл үжээ акул болсон. Зарим нэг нь чиний хамгийн дуртай кино мань хийцэн найруулагчдыг ингээд оролцсон байгаа даахгүй. Тэгсэн чинь бүр ингээд нэгээр гараад ир чинь тий ер нь бол хамгийн тэгээ Джон Шипскийн найруулагч нь одоо яг уран бүтээл хийгээд бараг л 2-3 жил болж байгаа. Бидний миний мэдхээр бол цааш тул зөндөө ирээдүг байна тий. Хийж байгаа кино мань өөр ингэсэн өнгө баястай тий. Тийм үнээр яг энэ нэрчээрээ ерөнхийдөө бүр Монголоос гараад тэгээ Монголынхон гой нэрийг гаргаад бүр яг Монголд шиг те бүр ингээд Мандан Баатараасаа л гэж өгсөн чинь. Монгол шиг гэсэн чинь гоё сонссон асуудлыг болохоор
нийгэм тулгамдсан асуудал бол нэг тийм зүүн дээр ингээд төрсөлдсөн тий. Амар юм Монгол ах уу байж ижил дэлхийд гарна марна гэж боддөө шүү дээ. Тэнгүүд бүр ингэ шал өөр сэтгэдэг байгаа байхгүй юу тий. Дэлхийн түвшинд бараг одоо ингэ танил талын үйл одоо тэр Холливуудд очиод энэ трийг харуулж мэрсэн нэг дэхгүй надад бүр ингэ бахархаад одоо Parasite Might-ийн тэр Пак Жон Хо өдрийн хариулагч бараг дайтай ингээд үнэхээр мундаг байгаа би бол. Үнэхээр тэр идийг ингээд гадны найз мэдээтэй харуулмаар бараг санагдаж байгаа байхгүй. Нэг jump scare хийхгүйгээр ингээд амар юм айлгадаг те. Тэр ёроолыг үзээд бүр ингээд нурууны ус болсон шүү дээ. Эвгүй мэдрэмж төрсэн те. Амар тийм dark ус. Тэгээ жүжигчдийн сонголт Монголд нь ч тэр бүр ингээд үнэхээр бас яг нөгөө нэг яг энгийн тоглолтог хүмүүсийг амар гоё яадаг тийм зөвхөн яг амьдралтай яг ингийн тэнд жүжиглээл тэнд үгээд зураал гэж бүр ингээл тэнд ингээд ахгүй яг ингээд дотроосоо зүрхнээсээ ингээд бүр яг бүх юм нүнэн тийм гойсан. За тэгээд өнөөдрийн манай Аригу and Zoe подкастын season 2-ын хамгийн эхний дугаарт за мөн хамгийн анхны эмэгтэй зочноор хүрэлцэн ирсэн Сэлэнгээдээ баярлаа. Баярлаа. Тийм бүр зориуд яг хажууд чинь сууя гэж асуулаа шүү. Zoe-с өшөөгөө авч ийн. Тэг байхарлаа шүү. Тий. За тэгээд өнөөдрийн манай подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр Мөнх даатгал компани за булангийн ивент тэтгэгчээр болохоор 88 Films компаниуд ивент тэтгэлээ. За тэгээд хамтран ажиллагч байгууллагаар бол гэрлүүг бууз, high quality device vape. За тэгээд Pastry by Arigун bakery маань хамтарч ажиллаа. За тэгээд ямар ч байсан зочиндоо бэлгээ өгчээ. За манайхтай хамтран ажиллагч байгууллага high quality device нас. За баярлаа. Ямар гоё юм бэлгтэй боллоо. За тийм ямар ч байсан веб татдаг бол татдаг бол татдаг хүнд нь бэлгэлээрээ. За баярлаа. За дараагийн бэлэг нь манайхтай бас хамтарч ажиллаж байгаа. Pastry by Arigún-саас ийм гоё ийг тартыг зочиндоо өргүүлсэн байна. Баярлаа. Ямар гоё очиж аваад амтрах иднэ. За тэгээд би бүр хоёрыг хартсан сууж шүү дээ. Ажиллаа байна. Ямар их бэлгтэй юм бэ? Ороод эмэр юм бэ. За дараагийн бэлэг маань болохоор бас манад бас л анхнаасаа хамтарч ажилласан гэрлүүг брэнд байгаа. Энэ болохоор нөгөө хөлдөөсөн бууз, хуушуур, котлет төвтөлний мах, бөөрийнхээ мах гэд айгүйх юм бүтээгдэхүүний коллекцийг ээлж яс. Амьдралд хэрэгтэй л бэлэг байна. За наачаа бас хөөх идэ хэл байх шиг шүү. Тийм. За тэгээд бид нар уламжлал болгоод ерөнхийдөө зочноороо подкастынхаа хаалтыг хэлээдэг байгаа. За ингээд Аригун болон Zoe подкаст үнэхээр гайхалтай болж өндөрлөө. Тэгээ анхны эмэгтэй зочин бөгөөд 2 дугаар сизнийх нь анхны зочин болсондоо маш их баяртай байна. Халуун татан яриа өрнүүллээ. Энерги маш гоё нийллээ. Тэгээ цаашдынх нь ажил амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхний хүсээ өрөөё. Үзэж байгаа бүх хүмүүстээ бас хамгийн сайхныг хүсье. За баярлаа. Баяртай. Presented by Мөнх даатгал. Sponsored by 99 Films. Partners HQD Wave.